Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг үндэсний бүхий барилдааныг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд хэмжүүлэн үзүүлдэг NTV телевиз 7 хоног болгоны мягмар гарагт үзэгч та бүхэнд бүхий өрөө нэвтрүүлгээ хүргэдэг үлээ. Ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн 9 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран хөтлөгчөөр Монгол улсын харцаг Төвдөн дөржийн Өсгөрөөд байх маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн зочдоор Монгол улсын начин Яндан Самбуух маань за үндэсний бүхий улсын ахлах засвал Гантаа ах нар маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнгөрсөн одоо амралтын өдрүүдэд Улс аймгийн алдар цолтой 128 бүхий 2 барилдаа зохион байгуулагдлаа. Тэгээд энэ 2 барилдааны талаар бол мэдээж өнөөдөр бас тоомлын ярилцах болно. За тэрнээс өмнө бас өнөөдөр анх удаа бүхий өрөөнд маань засвал жаягдгийн багаас бас зочин оролцож ирлээ тийм ээ. 2 өдрийн барилдаанд бол хоёулын дээр нь ажилласан уу та? Хоёулын дээр нь ажилласан. Нөгөө бүхэн барилдааныг хүмүүс ер нь барилдгаа бүгчүүдээр л аягүй төсөөлөд. Тэг. Тэд чинь жаягдгийн багийнхан гэж олон хүмүүс бий. За тэгээд тэр зохион байгуулалтанд ажиллаж байгаа хүмүүс гэж бас их олон хүмүүс бий. Ер нь тэгээд үндэсний бүхий албаа бүхий өргөж гэсэн бас яг тэр 2 өдөр бас бүхэл ажилчид яг тэр барилдааныг сайхан болгохын тулд бүгд тэнд ингээд ажиллаж идэг. Гантгаахын хувьд ер нь хэдэн оноос бас Монгол бүхийн дивизион дээр гарав. Засвал болов 5 онд анх цогцлогч төрөшөө болж ирж байсан. Тэгээд тэр нь 2007 оноос хойш тууштай ажиллаж байна да. Өнөөдөр хүртэл. Одоо бол баруун талын засвалын ахлаач ажиллаж байна тий. Орой засвал ахлаа. Хэдэн улсын баяр наадамд засвалаар ажиллав? Одоо энэ чинь 2007 оноос хойш гэхээр нэлээд наадамд 18 нас үржээ тий. Тийм. Монгол бүхий өргөнд бол одоо ер нь ажилласан барилдаануудаа тоолж үзсэн үү? Үгүй ээ. Тоолж байгаагүй. Саяхан нэг өвөр Монголын бүх тайлбарлагч Инкэ гэдэг ах байдаг. 1024 тэдүү удаа 502 тэдүү удаа 256 тэдүү удаа 128 тэдүү удаа би тайлбарлалаа гэдэг. Бичээ тавьсан байж байгаа. Засвалын үүрэг хариуцлага бас их өндөр. Засвал шүүгч гэдэг байсан юм билээ л дээ. Ер нь бол дээхний нэр нь тийм ээ. 2 өдрийн улсын баяр наадам зассан засвал 11-ний өглөө одоо Гантаа мах чиг сайхан шүү дээ. Ингээл яг сайхан байж байна. 12-ны орой одоо ер нь тэгээд засвалууд бол бас хүрэн боролцгаацсан тий. Тэглээ наранд. Хөл бол нэлээд жилхүү. Та тэр талаар нэг яриач ирнэ. Яг засвал өнгөж ямар үнийг хэлэх юм. Ер нь засвалын одоо бас ажил үүрэг ямар шүү вэ? Монгол үндэсний үүссэн цагаас ахвал энэ засвал бий болсон юм шиг байна. Тэгээд төрийн баяр наадамд одоо 512 бүх барилдахад нэг талын 16 нийт 32 засвал. Тэгэхээр энэ гарын да хөлийн зэц хаяач тайлбарлагч гэдэг нэг 50-60 тонны барилдахынтэй төрийн баяр наадамд 2 өдөр ажилладаг та тэгэл нартай өдөр бороотой өдөр таарна тэгэл тэр болгонд нь одоо тэгэл энэ ард түмний төрийн баяр наадам гэдэг ч одоо ард түмнийг баярлуулж байгаа учраас тэнцээ тэгэл хариуцлагатай дүрм журмын дагуу тэгэл ажилтдаг да 2 засвалаас нөөцөнд байдаг юм биш үү? Тийм. Яг нөөцөнд одоо бол билсэн. Одоо бол билсэн. Тий, одоо яг талын 16. Тэгээ бас их хурц нартай үед энэ төр чинь бас нөгөө засвалыг ингээд их удах юм бол тэр хоёроор тий нөхөд яг нөгөө бүчүүдийн юу аваал гарсан бол одоо тэрийг хаялцтлан тэгэл хамтл. Та бол ер нь бас барилдаж исэн хүн байна тий. Би яманд гарчсан залууд. Тийм ээ. Би таны чихийг хараад тэгж бодлоо. За ер нь бол одоо байр байдлаас нь харахад бол бас нэлээ юм үзсэн чих бай шүү. Ноцодлогоо бас нэлээ үзсэн. Тэгээд ихвчлэн нэг л байдаг байхгүй. Одоо жишээ нь ихэд зарим хүмүүс бол зүүн бол зүүн, баруун бол баруун талынхын чих нь уурч. Гантгаахын чих бол хоёулаа уурсан ба. Тэгэхээр хоёр талын нэлээ ноцодлоготой бас шаггүй бүх байжээ гэж. Зэрэг тачаал ганц нэг аманд гардаг байсан. Тэгээд зэрэгээс олдож ирээд айхтар цолмол байхгүй. Тэгээд алдар нийгэмлэгт Монгол клуб гэж байсан шүү. Байсан. Тий. Тэрний одоо анхны гишүүн Ганбаатар Аслангийн шав. Гөгшөө зам Батбаяр. Хөшөө урлагийн Дэмэд Баатар үйдэж чаддаг. Лавганы чингийхүү. Засвал гэдгийг яг дээхнээ бол ер нь зэсүүл гэж бас бичсэн байт юм дээ тий. Мэргэд гэж байсан байгаа. Нэр нь бол тий. Мэргэд гэдэг мэргэн түшээд гэж нэрлэдэг байсан юм билээ. Дээхэндээ бол. Тэгээс үлдээ одоо засвал болсон. Зэсүүл гэж их бичсэн байт юм билээ. Тэгээд 7 шууд аншиг наадам чи нэг 7 хоног болд юм. 7-оос нэг 8 өдөр болдог.
Тэгээ эхний өдөр бол засуулуудын дуу их тод сайхан байдаг гэж. Тэр аймгийн, тэр ханы, тэр шавийн, тэр зодог л тэр үеч одоо техник технологи хөгжөөгөө. Тэгээ наадам нилийн одоо үзүүрлүгөө болоод ирэхээр засуулын дуу их цаашаа орсон байдаг гэж. Тэгээд нөгөө тэр үеч нэг аймгаар буудаг юм тусгай газартай байсан юм л одоо 7 удаа. Тэгээд тэр аймаг гэхээр тэр аймгийнхны буудаг нөгөө газрууд дахиж бүх их олж ирдэг байсан гэж. Тийм яриа байдаг. Одоо бол цолчин засуул. Тэгээд улсын засуул. Улсын дэд засуул. Улсын ахлах. Хамгийн том нь улсын ахлах уу? Тонж мандаа шүү. Тонж мандаа. За мандаа. Мандаа засуул. Тэгээ улсын ахлах. Тэгээ улсын засуул. Улсын засуул. Улсын дэд засуул. Тэгээ засуул гэж юм бол юу биш юм уу? Байгаа нэг юунд орж улсын цолчин гэж байгаа. Цоллооч засуул. Тэр нь одоо төрийн баяр наадам энэ том хүндэтгэлийн мэрэлтэнд одоо цолдууд. Сайхан цолдуудах. Тэгээд энэ улсын уралдаанд тэргүүн барь эзэлсэн. Тийм улсуудад олгож байгаа. Яг одоо бүхэн өргөнд одоо идэвхтэй бүгдсэж байгаа хэдэн засуул вэ? Одоогоор яг 40 хүн байна. Нэг талдаа 20 хүнтэй. Тэгээ хуваараа бол нөгөө нэг ингээд ээжлэг гаргаж тийм барилдаанд одоо сумын зоонуудын барилдаанд тэгэхэд одоо залуучуудаа голцоо төлхөө барилдуулж нөгөө дүрм журмын судлах бүгчүүдтэй байгаас нь л одоо танилцах ёстой шүү дээ тийм ээ. Сумын зоноос агуулбал бүгчүүдэд таних ёстой. Тэгээд одоо энэ таавал одоо засуул хүн гэдэг чинь нөгөө бүгдээ хамгийн ойр байгаа хүн дэвжин дээр яг ингээд хамт байгаа хүн. Тэгээд гардаад одоо миктэй бас та нэлээд ажил тийм л шүү дээ. Тань дээр мик нэлээд байсан тий. Ер нь бол ойрын засуулж байна. Ойрын энэчлээс ер нь Монгол Улсын өргөнд энти телевиз маань микийг эхний 2 одоо засуулт зүүж гаргаж байгаа. Баруун зүүнний. Тий баруун зүүнний. Таны дуу харин нэлээд таяа орж ирж сонсогдооцсон. Би тэгээд бүгчүүдтэй ингээд гараад барилж яхад ер нь манай энэ залуучууд бас барилдааны талаар хэр асууж ийн, яаж ийн. Одоо ингээд засуул дээр дэвэд очихдоо ер нь яаж ийн. Ер нь манай бүгчүүд гарч ихдээ сайхан мэдлээ шүү дээ. За бэлтгэл сурвалдаа үгүй сайхан орондоо мэдлээл. За энэ чи яаж өрөлддөг л хаа энэ гэдэг. Бас юм асуунаа өрсөлдөгч бүгчүүдийн талаар. Тэгэл мэддэг чаддаг юм болгоно л яг хэлдэг шүү дээ. Одоо заримдаа чи микс зүгэд их ярддаг мэрдэг гэдэг тайлбарлагчтай шүү дээ ярьдаг болгоно. Агуу авраг мөнхөд авраг бол ид залуу одоо насандаа бол засуул дээр дэвэл гарахтаа хэлдэг байсан гэсэн. За хөөлд одоо тэг болчихгүй хүн газар туганд ойрхон малгай бодсон байж байгаа гэж байсан. Тэгж хэлж байгаа залуучууд таарч байна тань. Одоохондоо бол тэгэхгүй таараагүй л байна. Бүгд өндөр бэлтгэлтэй болсон ба шүү дээ. Нэг нэгийг одоо хаяхад жижиг юм л хийж шүү дээ. Тийм ээ. Тэр нь барилдааны энэ том ингээд зургаар нь харах юм бол барьцангоо гэдэг зүйл алга болсноос хойш Монгол бүхий барилдаанд ямар өөрчлөлт гарч байгаа юм шиг байна. Ер нь мэдрэгдэлгүй яг уу чимингээ бүх залуучууд маань хайчлаа тийм ээ. Дөрвөн шүүхээ барилдахыг удаж байна. Одоо тэгээд тэр хамгийн сүүлийн барьц чи одоо тэгш барьц гэдэг нэг барьц руу орж шүү дээ. Тэгээд тэр тэгш барьц руугаа орохгүйгээр л наагур барилдаана. Ер нь шийдээ явчих шүү дээ. Би бас танаас нэг юм асууя гэж бодож байна. Нөгөө идэвхээр улсын баяр наадамд нэг хэд хэдэн барилдаан бас шийдэгдлээ сүүлийн 2 жил. Тэр идэвхгүй байгаа энэ бүх идэвхгүй вэ шүү гэдэг саналыг бол хамгийн түрүүнд засуул хөлийн цэцэд гаргаж байна. Тэгж байгаа. Юуг нь харж гаргаж байна? Ер нь тэгээд одоо хамгийн түрүүнд нэг ухраал барилдсан шүү дээ тийм ээ. Тэгээд тэн дээр чинь засуул ухраад байшгүй гэдэг ерөнхийд нь бүгд өөрт нь талбайгаас гараад санаатаагаар. Тийм тэгээд одоо тойрж барилд гэдэг шаардлага тавьж байгаа шүү дээ. За хойш ухарч болно. Гэхдээ талбай дотор эргэж тойрж барилдаа. Дотгошоо барилд гэсэн. Тэгээд одоо 2-3 хийснээр дараа нөгөө хөлийн цэцтэй. За энэ бүх бол одоо ухарж барилдаад байна. Бүхэн дөрмөнд байгаа тийм. Ирж сааруулах, санаатаагаар удаашруулах гэж. Одоо тэр тэгш гар хөл буруу халах. Золгоо шилжсэн дараа нь тэр тэгш үрдэн шилжиж яхад бол одоо ер нь идэвхгүйг нь яаж одоо харж. Ер нь тэгээд нөгөө барьцаа төрүүлж тавих. Тэмцэхгүй. Тий, тэмцэлгүйгээр. Аль нь төрүүлж шуудныхаа барьцыг төрүүлж тавьж байна. Тэр бүхийг одоо идэвхгүйгээр одоо яаж байгаа шүү дээ. Олон цаг барилдсан бүчүүд чинь бас өөрөө цуцаад ирэхээр аргагүй ирэхэд л одоо шууд мөдө тавьчих юм байна л. Тэгээд тэн дээрээс бол цэцүүд дүгнэлт гаргаж идэвхгүй байдлаар засуулуудын цэцүүдийн саналаар нэгдсэн саналаар тэр идэвхгүй барилтаа нэг шүүж байгаа шүү дээ. Тийм. Санал хураачдаг. Санал хурааж байгаа. Ерөнхийд дууд авчираад санал хураачдаг юм байна. Яндах ер нь анх хэдэн оноос барилдаж ирсэн? Энэ Улаанбаатарт уу? Тий. Би 97 оноос.
Цэрэг. Тэгээ 94 онд бол цэрэгт ирсэн. Цэрэгээ хаацсан. Тий. 94 онд цэрэгт ирээд армийн аврагын тэмцээнүүдээр Улаанбаатар хотоос ирж барилдан зааланд ангаах их сургуулийн зааланд ч нэг аймаг цэрэг болно. Тэнд онцлог гарна. Тий. Тэгээд ер нь хөдөө явцсан байжгаад 97 оноос л ер нь ирж. Яг тууштай. Давж багш. Сэрэтэр багш хоёр дээр одоо манай булганы авзаг трэд компани захирал Мэндайх маань авсарч өгөөд 318 цэргийн алба хааж ирсэн. 230. Тэгээ налаахаа 238 төгрөг гэдэг. Цэргийн алба өтөө онж байсан. Цэргийн алба хааж байхдаа бол ер нь бас ноцолж илээсэн. Хоёр ноцолж ирсэн. Тангаргийн баярын барилдаанд төрүүлсэн. Налаахын нэг бүрэн өчргээд цолоо үзүүрлж ирсэн цэрэг. Тэр зунаа улсын нааданд гарсан. Цэргүүд их гардаг штэ. Цэргүүд гаргасан. Улсын нааданд би Мөнкот гэдэг нэг залуу дунжээсэн. Нэгийн даваанд цэрэг ирээд. Хоохнуур таарч иж бас тийм нэлээ хойшилд таарсан. Тэгээд ер нь цэрэг тогтоо тэгэл армийн аваргын тэмцээнүүд дээр нь бүгдэнд нь орж ирсэн дээ. Тэгээд сүүлдээ баргалж ахад загнуулж илээ штэ зөгөөтөр. Нэг орж ирсэн боксоор орж ирээд. Та бүхэн тэмцээнд орж байгаа боксоор орж ирэл. Армийн аваргын гардан толооны тэмцээн. Тий. Тэгээд дараа нэг дакандагаар орж ирсэн. Армийн аваргын ер нь бол та хоёр зүгээр цэргээс сугтаж байгаа хоёр. Та хоёроос өөр зодтолдог хүн байлгүй байдаг. Одоо мэдрэл муутай болно. Ойл та хоёр дахиж үтэй орчлээ гэж хэлээ шүү дээ. Хоёр ахын талаар бас сайхан юм олон байдаг. Үйтэнгээ нөгөө нэг анх одоо нутагтаа хойд хүүхд тухтай бас барилддаг гэсэн үг тийм. Хоорондоо барилдаж дээлээ ураал очино гэж. Тэгэл буцаал дээлээ аваад юу яг дахиад таарал дахиад барилддаг хоорондоо ерөөс таарсан газар болгоно барилдаж идэг. Тэгээ тэр үед чинь Торцон боох бас тодорхойд гараад ирсэн. Тий, цэргийн зацуултаа хийсэн үе. Тий. Бид хоёр чи яг жинхэнэ ойлоо хөдөө бас өгөөргөө ойломоор харав энэ адуу мал эргэлдүүлнэ. Тэгж явж байгаа таарсан газараа барилдаа. Тэгэл энэ нэр нь нэг барьсан юм аа одоо тавихгүй гэж боддог байсан юм уу. Тэгэл дээлийн захмаг эндээ авцаж өнжүүлнэ. Ингэр ийм л юм. Тэгэл нөгөө ээжүүд оёод өгнө өрхий. Та хоёр ч одоо бүх олон л гэл ингээл хамаг юм аа ураад байдаг. Хизээл бүх олондоо гэл. Тэгэл таарал дахиад барилдан дахиад урна. Намайг анх гарахад одоо нөгөө бүх үзэл харж байхад та аймгийн начин золтой байсан баха. 97. Тий. Би 98 онд нөгөө 10 төгсөө хотод орж ирсэн. Их гоё юм дүрлэгэр халагнуудтай аймгийн нач ах байсан. Тэгээд дараа нь бас Монгол бүхийн түүхэнд нөгөө 1 жил 3 цол авсан. Бүх цэргийн зам болоо 5 толгойд үзүүлээ. Тэгээ булганда төрүүлээд тэр жилээ улсын начин болж исэн 3 цолыг замж тийм 1 жил авч исэн. 2 гар их сайтай. Зайгүй юус одоо бас нэг тийм ховорхон л одоо харагдаад байгаа юм. Юус ингээд сэнжигэндээ айгүй их сайн ажиллаж барилддаг тийм барилдаантай бүх. Тэгээ ер нь бол бас гар их хүндтэй. Тэгээ дорж замбуу ах бас ер нь үндсэн барилдаан бас сэнжигэн дээр их сайн барилддаг. Ингээ хараад байхад бол ер нь бас урдан булгийн бөхчүүд үл барьцсан дэх хэсэг сайн бөхчүүд харагдаад байгаа. Гантогоох одоо ингээл засуулаад байдаг ш. Миний мөрөн дээрээс тэдэн улсын золтон төрөөд тэр наадамд тэрийг засаа тэр маань ингэж даваад бөөн баяр болж ижлээ гэл нөө засаж байгаа юм чинь бөхтөөгөө цугл баярлаа явж штэ. Та ер нь мөрөн дээрээс анх хингэдэг бүх гарч иж цол ер нь авч байгаа. Нэг ночрол төржсэн би сайн санддаг маа. Анхныгаа сайн санддаг юм. Тий. Ночрол одоо доогор зогсон шүү дээ тэр 16 сүүлд суулууд ч юм бол. Тэр чинь нөгөө дугаартай дээрээсээ доошоо. Доогор зогсож байгаа залуучууд дээр бол ер нь начин төрлийн 5-ын даван дээр. Улс аймгийн алдар золтой хөгчүүдийн барилдаанд начин золтой юм даа. Өсгөөр аврахтай үзүүлэх юм төлөлтэй. Телевизэн дээрээс дунгуулдаг тата тий. Ус дунгах гэсэн байл уу? Тэр ардчсан нам нэг байсан. Ардчсан нам юу? Тий 16 жилийн байл уу? Аймаг зэрэг тэр нь яаж ийсэн да? Аймаг зэрэгт ч би нэг олон барилдааг нэг шүгрөөд байсан. Шүгрөөр нь орж ирээд цэрэн чимдгад нэг унжсэн. Нандаг одоо улсын начин нандаг ачиндаг унжсэн. Чөлөөтөр бол болж байгаа. Чөлөөтөр зүгээр бэлтгэл хийдэг байсан. Давааж багш дээр. Сүүлд нь сонгомлоор нэг ганц нэг удаа тэмцээнд орсон доо. Улсын аваргаар нэг ороод нэг олон улсын Азийн аваргаар нэг аригчаах сайн баяр заа. Тийм бид нар цанилэг авах байсан. Тийм бид нар нэг тийм Солонгос руу нэг тийм 2099 оны үед үлээ дээ. Буцаад бас нэг сонгом нөхөйг нэг хөгжүүлэх гээд сэргээсэй. Та яг одоо өөрийнхөө нөгөө бэлтгэл хийжсэн тэр Бен тамирын дээд сургуулийн Сэрэтрөгч давж юу багш хоёрын бэлтгэлийн талаар яриач.
Тэр бол нэлээд бас одоо яригддаг бэлтгэл шүү дээ. Сэрэтэр багшийн сур гээл тэр нөгөө хүнд одоо экспортын нөгөө суур ачааллуудыг хөгдөг хүнд бэлтгэл тэр бэлтгэлээс ер нь олон бүх төрсэн тий. Тэгс одоо бидний чи яг хөдөөнөөс орж ирж байгаад энэ арагчаа манай Арслан гаан уяг Хэн баяр начин Маргалжуу гэл тэд нар тий ийм залуучууд дээр өдөөнөөс ирж илээ шүү дээ. Тэр хэд бол бүр хизээний багцсан тэн чин сургуульдаа сурж байгаа. Тий тэгээд ер нь бол эхлээд би ирсэн. Тэгээд дараа нь миний араас 2 сарын дараа цогоо орж ирлээ дээ. Тэгээд ер нь маргалж нөгөөдүүлэх л шоколдрол хүмүүс нь бит хоёр байгаа юм чинь. Тэгээ бороо зөрөө юм зааж өгнө нөгөөдөгтэй чинь бэлтгэлийн одоо гол авалт маавлт ч юм уу тий. Тэгээд нөгөө багшийн бэлтгэл чинь актер штэ. Хоёр багш хоёулаа дамнаад ороод ирнэ. Тэгээд тэрний хажуугаар нөгөөдүүл маань юм заана. За тэгэл бол юм бол аваас шидчих штэ ер нь. Тэгэл багшийн зэрэтэр багшийн бие ялалт бол одоо алдартай. Ер нь харин олон хүнээс ер нь бэлтгэлийн яг ачаал авахаас өмнө ер нь тэгэл бие ялалтан дээр ер нь нэлээд дундурчдаг байсан штэ. Тэгэл үзээгүй мэг тавдуулна барилдаа хийлгэн. Тэгээ багш өөр их нарийн их юм зааж өгнө. Нөгөөдхийг ер нь тэгээд бас ойлгохгүй нэгтэй ер нь. Гэтэ ер нь бэлтгэлийн ачаалал одоо бол амар өгдөг байсан гэж олон бүх ус дурсаж ирсэн байдаг. Тэгээ бид нар сүүлдээ нэг энэ төмөр замд подолт хийдэг байсан. Чөлөөтийн дэвжээ дэвсээ. Тэгээд нэг ийм подолч нэг жижигхэн нэг ийм цонхтой. Тэгээд 2 цаг 30 минут бэлтгэл хийн. За тэр дунд бол нэг 2 удаа юм нэг минутын амралт өгнө. Тэгэл тэр цонхон дээр л овоор нь штэ бүгдээрээ агаар амсгалах гал. Нөгөө төрөв чи ингээл өлөөгөл дайрч. Тэгээд тэр нэг халуунч байдаг байсан ингээд нот доотлын нөгөө юм дэвжээ мөн ерөөсөө ингээл ус болчихно. Тэгэл хөлсөнд. Тэгэл тэр хооронд чинь хагасан тэр нөгөө нэг агаар лугаа дайраал. Тэгээд дээрээс нөгөө Сэрэтэр багшийн сур дааж багшийн нэг юм урт дүүп мод. Ингээл паар ингэж багш ингэ дуургаал нөгөөдгөөрөө. Зэл хизээл араас орж ирэх бол гэж бодож байгаа юм чи ерөөсөө нөгөөдгийг. За Сэрэтэр багшийн бол өсөө хаасаагүй ерөөсөө явал зөрөөл өнгөрөхөд шапгал боон ерөөсөө тэр бол ерөөсөө хизээр болох уу гэж бодолтгоо. Тэгээ ер нь бол бас нэг тиймэрхүү хүнд ачааллаар бэлтгэлийн тимийн үнд юугаар эхэлсэн улсуудын суурь гайгүй тогтчихдээ юм шиг байна. Тэгээ ер нь дараагийн бэлтгэлүүд бол тэгэл ер нь ачаалал авах нь л өөрөөлөд хэлж байгаа. Би энийг бүр зориуд бас яндаах асууя гэж бодоодсон. Ер нь бол спорт гэдэг чинь өөрөө тийм нэг назгай дуухан тэгээд өөрийгөө нэг зовоохгүйхэн явах юм бол хайрын цаг хугацаа тий. Хүн анханасаа яг яаж сурна тэр дараагийнх нь ирэх юмнуудад бол яг тэрүүгээрээ даван туулаад ард нь гарч чаддаг. Сэрэтэр багшийн суран ташуурны тухай шүлэг хүртэл одоо байдаг. Тийм үү? Тий. Ер нь бас олон алдар золтой бүгчүүд яг тэр заалнаас тухайн цаг үед төрж исэн. Санчир зааж хүртэл орондоо. Тэг байдаг болоо тий. Бадамжрах гээл маш олон хүмүүс бий. Олон золтон наз жаргал арслан. Одоо бид нартай үе хийжсэн нөхдөөс 2 арслан төрсэн биш үү? Уйга азаа. Тий азаа. Заан бос зөндөө гард байна. Харцаг начингууд байна тий. Бүх золтон бол төрсэн юм шүү дээ тий. Тэгээ багшийн сур чи их гоё. Өөрөө их чамбаа хүн. Өө тэр гоё тийм улаан юм ямар үлжиж ороогоол тийм хадаг яндар болсон юмар л. Тэгээ тэр чи юу яадаг юм бэлээ шүү дээ. Хүний сур нэг хөлстэй бие чинь ингээд их яадаг юм бэлээ шүү дээ. Шүү мөнд нь одоо тохирдог юм. Байсаг л хөрг юм нөгөөх нь ингээд өмрөөл төлөвд хөлсөн төлөвдөл ингээд өмрөөд ундаг. Аа ингээд шүлжиж хийгээл их гоё горомсон шүлжээ. За шиний утаа болсон ингээд орж ирдэг. Хоёулаа олимп дэлхийн аварга медальтай. Хоёулаа гавьяат амарч. Яг нөгөө амар дэлхийн бүхийн циклд бэлтгэгдсэн жингийн бүхэд тий. Дэлхийн 2 алдартай бүх. Булганы бөхчүүдийг тэгэл 97 оноос 92 бүх багш маань авч бэлтгэл гарч ирсэн шүү дээ. Баяр начтай зүг. Анхны одоо 97 онд анхны гал гарч яхад 10-аад нийлээд одоо багш нартайгаа нийлээд 10-аад хүн л гарч ялла шүү дээ. Бид нар. Сая нөгөө амралтын өдөр бас Баян онгор 2 дэвжээ нэг дэвжээ боллоо. Тэрний өмнөх амралтын өдөр завхны дэвжээ бас нэгдлээ. Булганых маань бас энэ наадмаар нэгдэж наадмын бэлтгэл гаргахны сургадуултаадсан. Тиймэрхүү юутай байгаа. Аа. Манай булганы засаг дарга бид нар цагаан сарын дараа одоо нэг уулзаж юугаа хийсэн. Золголтоо хийсэн. Тэгээ нэрэн дээрээ тэгээд бас ярилцаад байжлаа. Тэгээ энэ жилдээ ямар ч гэсэн наадмын бэлтгэл зүгтаа гарнаа л гэсэн юм төлөвлөгөөтэй л байж байгаа. Баян онгор чинь ямар нэртэй дэвжээ болсон байлаа? Тэргүүн бог дэвжээ болсон гэсэн тийм ээ.
Тэргүүн богд дэвжээний хөгчүүд гэж өнгөрсөн амралтын өдрүүдээс эхэлж зарлуулж эхэлсэн. За барилдаан руу орох уу? За тэгье. За тэгье. Өмнөх дуртгал одоо бас нэлээ Тэглээ. яг зэдор орох гэжсэн чинь зэд өөрөө гарсан. Зэдор нэг барилдсан би тэрийг уул нь яг харж исэн юм байна хажууд нь. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. За тоглох барилдааны графикийг хамтдаа өнгөрсөн амралтын 2 өдөр зохион байгуулагдсан барилдаа. За нийслэлийн Монгол Ардын намын 100 жилийн ой зориулсан улсын аврах цолны хүндэтгэлийн барилдаа нь зохион байгуулагдсан. За үндсэн барилдаануудын бүтэн тойм бол одоо үзэгч та бүхэнд бол NTV телевизээр хүрж байгаа. За өнөөдөр бол 2 барилдаантай учраас барилдаан бүрийг 3-ын даваанаас хамтдаа томилоод явъя. За зүүнний магна Батцуур дархан авраг улсын начин даваа очрыг амлсан содон дөрж арслан Баянгарын Батөш гарслан Орхон баяр арслан аймгийн арслан Хинтийн төвшин төгсийг оюун болд арслан булганы намн сүрэн Энэ юу юм бэ одоо нэг Ботгон Мөнхбаатар арслан гэдэг хамгийн сонирхол татсан нь бол Төлзий за тэгсэн нэрээ. Алтан цооч. Бачелоночин 5 бүхөөс төвшин төгсийг те. Сумьяатыг. Сумьяатыг авсан. Хөдрүүлгын их саруулыг амлсноос гоё юм аа. Тэг ер нь бол даагаа нэгсэн л те. Лавгоогон барилдаан дээр барилдсан даагаа нэгсэн барилдаан болсон. Бас гоё юм шүү. Ер нь ингэж авах ус их зүгээр штэ. Хүмүүс бас ингэж авдаг. Хангаавар тэр жил 3-ын давандаас нэлээд олон хүн амлаж авсан шүү. Зоригтбаатар харцгийг авчиж ийсэн. Өөр хин хэнийг авлаа да. Пүрв сайхан заа нэг Бэн Ботгон арслан харцаг багт нэг 3 дараа амлаж байсан. Тэг ер нь бол барилдаа барилд үзье гэсэн хүний амлаж цол нэрэн бамжилтаар илүү хүний ирэх сонголт. Гоё ам аваад барилддаг бол илүү бүх сонирхолтой болж олон хүн бас сонирхон. Аатлаа усан жимт гэж Арангаа ирэх нь улсын арслан чи ам авахгүй л очиод за арслаа хэнийг авах уу гэдэг эргэж ирсэн. Жамаг хичээлээ. Тэгээд тэрийг сонсох шаардлагагүй тийм. Тэрийг мэдчихээд хүмүүс нэлээ хоолхон байж байгаа нь тэр очихгүй шууд л авдаг гэж. Бүрэн төгс аврах чинь бүрүү догийг аваад нэг нэлээ холоос аваа үстэй. Ирж явах гэсэн шүү дээ. Ингээд хүмүүс ч ирэн тэгээ хоёр нь хүлээлтсэн байсан л да. Тий. Тэр бас шууган дарсан ам байсан шүү дээ. За 3-ын давааны цолыг дуудаж байна. Авраг цолтны барилдаа бас их өтгөн шүү. Мундаг. Оролцоо өндөртэй гэж хэлэндээ тий. Тийм мөчүүдийн оролцоо мундаг байсан. Өвсгөлийн 2 арсан зод гэсэн энэ барилдаанд. Тэр цаана Батлагэр орондоо сууж байгаа. Содномор арслан Мөнхбаатар арслан гэж өвсгөлийн Хоймор нутгийн 2 арслан бас зодгөлсөн. Мөнгөнбаатар арцаг бас гарсан тий. Тэгсэн. 2 барилдаанд хоёуланд гаргалаа. Тийм байна. Тэгсэн. За Аюмбал дарслан бол одоо сүүлийн барилдаануудад гараад байгаа. Тараалал гарсан. Энэ жоохон сенсацтай байх шиг л шүү дээ ганд байх. Энэ нөгөө нэрэн дээр нэг андуурал гарсан гэдэг. Та засуулны хувьд таны талын бас та энэ талын ахлаачны хувьд юу гэж бодож байна? Юу гэж? За асуул яг цол дуудаж байгаа үедээ цол дуудаж байгаа бүхийхэн талаар байн бодож дуудаж явах хэрэгтэй л доо. Ер нь одоо энэ барилдаан дээр одоо аврах цолтой бүх бол цол эхлээд дуустал дэвждэг. Одоо цолын дуудаа дуустал. Одоо энэ арай баг цолтой өгчүүд бол 2-3 дэвчээд ард нь ороо зогсчихдээ байхгүй. Тэгээ тэр үед яг засуул хүний нөгөө юм сатаард өөдөөс нь бас нэг том цолтой бүх хараа байж идэг. Тэгээ эсрэдлийнхэн бүхийг хараад одоо Орхон баяр арслангийн нэртэй андуурж ирсэн байт. Гэтэ засуулуудын тухай бас хөгжилтэй юм зөндөө байдаг шүү дээ. Ган тухтгаар арслан гаридын цолыг хүртэл морины цол руу оруулж машинаараа гэж дуцагч байгаа тийм ээ. Зүүнний манлав Баямх авраг ирсэн байна. Нүрийн Баатар ард юм шиг. Ер нь аврагууд их ирсэн байлээ тийм. Аврагуудад сайхан хүндэтгэл үзүүлээд.
3 давны ихний барилдаа энэ унт шидээ маягтай тэгээд сайхан жиргэл харцаг. Давж исэн. Тэгээд Мөнхбаатарч чээж гэж бол одоо шүү дээ. Мондөг шүдээ 100. Хүүхэд байхасаа додорсон юм бүх. Ер нь тэгээд өөрийнхөө жинд түүхддэггүй л тгүй шүү тий. Байх юм ерөөсөө. Ийм тасцсан байл да тий жиндээ. Бямтгаа харсан чи харин нэлээд сайхан зузаарах маяг орсон юм шүү дээ. Тийм байлээ тий. Сэрэгцсэн биш тий их сайхан. Сайн Сумьяатны Бачулууныг өмсөд жоо утцсан да. Тэгсэн. Цаад хүн чинь ер нь барагтай бас өмсүүлэхэрэг байх. Өмсүүлэхэрэг дор тэ. Тий. Тэр хүний доогоор орж ирнэ гэдэг бол өмснө гэдэг бол. Сэркэн барилдаантай сэрк цан гэдэг чинь энэ мордоо бас айхтар л да. Энэ шилжилт ихгүй юусэн. Өдрүүлэг зан бас ер нь гоё байгаад байгаа шүү. Хавраа дахимдаад. Шилжилт их гоё болсон. Чойжин барилдаа. Баруун талтай хавраад тохиолдуулсан. Энэ бол энэ зайн дээр тэгж салж ийн гэхээр нааталтай их хүчээ хайж явсан л гэсэн. Ааха. Үгэлтэй. Давхраамдаг хүмүүс их олон одоо. Тэгтээ давхраамг мөхийг бас хийж чаддаг мөхчүүд нэлээд бий л дээ. Зүгээр Зоригтбаатар харцаг Батмагна хоёрыг бол одоо нэгт хурд байгаа. Хоёрт нь гар их мундаг ингэж хүм дээр гүйцэж очдөг. Хоош алхуулахгүй ерөөсө байран дээр хурдтай чинь гараараа татчих байгаа юм чи. Гар сайн татчих гэсэн үг. Баруун олд нь нэг 2 3 догшиж явсан тий. Тэгэл давхар явж байгаа. Гараа өрсөө хөлн явдаг бол Зоригтбаатар харцах чинь хөлн яваад хүрдсэн байрныхаа дараа гар нэвчих. Аа. Гайхамшиг тэндэл юм. Хоёр гарцах юм барил да. Мөнх хоёр харцах бол одоо ер нь барилдсан хүн болгонтойгоо ер нь баруун мөрдөж байна. Тий, илүүрх маягтай барилдаасэн шиг яртай байх шиг байлаа. Тоогоох тэр цаана харцсан явж шít мөнхөрийн цул байсан юм тий. Мөнх хоёр их. Малгааных нь байдлаас харах юм. Яваад гэж орилж ирсэн тэн дээр тий. Гүүцэнэхөө өгөөл алгадчихтiin гэсэн. Тэр ч бас заримдаа бас нэлээ дэм болдог гэдэг юм хэлээ. Одоо тэгж алгадуулах хэрэгэлсэн л да. Мордол яг тэнцэн хүн зүтгэж явхад л асуул араас нь алгаддаг гэж байна. Даалных нь тийм бол гүүцэнэхөө гэх. Дөрмөнд 20 тоо. Одоо ер нь манхах яасан уу? Тэр гээд болсон уу? Болцсон. Цээрэнд байгаа тий. Тий, засуулуудын цээрэг. Зөв. Тэр ч одоо нэг албаар нэг өөрийнхөө засаж байгаа хөхт тийм өөхөх хүчээр хүч нэмэх гэсэн үг юм. Хазаагаад унах гэж явахтан төлөх юм бол одоо төлсөн байдалд ордог. Бөхөөргөнд 108 бүхэн барилдаанд засуул хийгээд 6 цаг гаруй барилдаа үргэлжлэхэд нэг 4 цаг гаранд нь бол засуул яг талбай дээр зогсож байгаа. Бильярд тоглосон хүн 1 цаг бильярд тоглоход хэдэн юутай тэнцдэг гэлээд километр болгосон. Тийм бас байх юм. Эн чин улсын баяр наадмаар 1-2-ын даван дээр 10 хэдэн 14-5 км алхсан байна гэж. Судалгаа дийнх нь үед хийсэн. Одоо бол ухаалаг цагаар бол хэмжиж болно л та. Тийм байх. Одоо бол яг тэгж хийж байгаагүй. Хоёр талын 5 10 засвал ажиллаж байгаа. 128. Обгөргөнд. Тий. Аа зөв. 128 бүхэн. 5 доо гард юм байна тий. Тий. 256 болохоор 6. Садлан Марслан бол бас нэлээд бэлтгэл хийсэн шинжтэй. Харагдчихлээ шүү. Тий. Шивгэрдэг хүн байлээ тий. Ингэж байгаад их сайхан сэргдэг. Энэ том цолтой хүмүүс чинь тэгэл ер нь өөрөөнөө усны шоу ганганаад улсын наадам дөхөөд ихээр ахын. Өдрөөс өдөрт л гоё болоод байдаг. 6 сар дөхүүлээл нэмээд ирэх бах та. Тэгээд 100 тэр нэг наадмын бэлтгэлд гараад би борлоод ирэхээр бас их гоё харагдсан юм байл шүү дээ. Мөнхбаатар төрүүлэх жилийн андшгүй байдаг гэдэг. За. Яаж мэдээ аваргаа гэдэг чинь биен дээр ингэ нарны гэрэл ойгоод байдаг гэж ярьсан байдаг. Хүмүүс бас янз бүр л хэлсэн байдаг. 11 онд бол бас төрүүлэхийн Мөнхбаатар бол бас ер нь их мэдж ийсэн гэж. Өөрөө бас олон юунаас нь ярьсан байт юм л да. Өглөө наадамд гараад явах гэсэн ээж цааныхын дэж өргөсөн. Та юу гэж хэлээд өргөчвөө гэсэн. Хүүгээ сайн барилдаа цолоох бол заан болоор гэсэн. Гүүг авраг болоор гэж хэлжсэн.
Тэгэхээр цаанаас бас нэг өөрт мэдэгддэг юм шиг байна тий. Өөрийгөө гоё мэдэрч байна. Өөрийгөө гоё хурцлж байна бас тий. Тий. За 4-ийн даваа. За 4-ийн давааны онолт. Дараа. Орхонбаяр Арслан дээр алтан цоож энэ онолтоор Углаагаар. тийм нуглаагаар 4-т 5-т очиж байгаа юу? Улсын наадамд 2 удаа очсон тий. Бямботхон төвшин төвс Батмаг зам батчихлаа та. Тэгээд 4 арцаг үлдээд 2 зам нуурсан биш үү доор тий. 2 3 Арслан. Ийм онолт бол болсон. Хамгийн сонирхолтой онолт аль нь вэ? За одоо бол ер нь бас яг жигтгэл таарцгаа шүү дээ. Одоо цол амжилт ирэн бэр нуурч байгаа. Сонирхолтой барилдаан бол олон гарсан. Өдрүүлэг зан мөнгөөр харцаг гэдэг. За Батцуур авраг бол энэ жил бас бэлтгэл их л сайн байлээ те. Чамбай явах шиг үлээ шүү. Хөдөлгөөн их гоё. Ер нь тэгээд бас барилдааны одоо IQ потенциал бид нар нөгөө сагсан дээр бол тоглогчийн нөгөөний тоглогчийн потенциал гэдэг ярьдаг шүү дээ. Энэ цаг үедээ хамгийн өндөр хүн байна гэж их олон жилийн өмнө бас ярьж ирсэн. Өнөөдөр ч ихсэн хэлмээр санагдчихэв. Гантгаах ер нь Батцуур авраг дээр бас таарч ирсэн үү? Таарч ясан таарсан. Бас барилдааны дээр мэдрэмж гоё шүү те. Мондөг ер нь. Тэнтэй яаж барилдах уу, ямар барьцсан дээрээс Ер нь бол одоо бүхэл юм ашиглаж барилддаг юм дээ. Энэ цаг үед хамгийн эвгүй барилдаантай ер нь баг цалтай өгтөөж, өөрийнхөө оролцоо өгтөөж. Яндаах саяны тэр Зоригтбаатар харцгийн сэнжигэн дээр сурагшаа хөнтөрж байгаа. Та бас заримдаа ганц нэг ингэж хөнтөрдөг байсан тий. Тий. Энэ бол сая бол бүр сайн гүйц хөнтөрж байна. Би бол ингэж хөнтрөөд буцааж хонгоддог явдаг байсан тий. Сая бол бас нэлээд гарын үзүүр сайны хурд бас сайн байна тий. Хий гаргаад шилжиж өөрөө бүр хажууд дэше гараа авчиж. Сайхан жаргал бол баруун дээр нь сайн мартсан шүү те. Зэрэг цаач хоёулаа ажиллагаатай мундаг. Мордож хөнтрөөд ард нь гарсан. Үгүй. Элэг үснэ барьсан дээрээс баруунд нь хонгоцсон шүү дээ эхлээд. Тэгээд дараа нь санжиг аваад дохиод буцаагаад өсгөрөөд үгүй бас нэг харцгай хийдэг байсан байх шүү дээ. Гэхдээ их сүүлд учир нь болсон. Энэ нөгөө яндаахын дөрөвний тэр элэг үсэн дээрээс баруунд нь гэдэг чинь нөгөө сэтэл өгч байгаа байхгүй. Аа. Эсрэг тал. Тэгээд дараа нь чинь нөгөө тэхэл юм шиг бодно шүү дээ. Тэгт нь эсрэг талтан татаа суучж байгаа. Тэгээд хаашаа ингэж би чадсан бол гарын дээр тийм л да. Би одоо бүхэн өргөнд хоёлоо нэг таарж барилдахад би нэг татуулж ирсэн шүү дээ. Харцагт те. Ингээл яг чангарахаараа тулаал би ингээл ороод ирэхэд л те. Яг чангарахаараа мэдээ. Дахиад очижсэн. Бямбатхан Арслан өмнөх Баасан гарагт нь Өврангаан аймагт нөгөө алдар спортороо зохион байгуулсан. Нийтийн биеийн төвийн спорт сурталчлах ажилд оролцоод Өврангаан аймагт бас тэр өдөр барилдаан болсон шүү дээ. Тэгсэн гэсэн. Өврангаан аймгийн мөхчүүдийн энэ давуулж уйдаа тэгээд хоёулаа зүү юм даахаа тий. Хоёулаа зүү. Тэгээд энэ таазаа их сайн яг тэр голлоо дайрсан юм Бямбатхан. Төвсөн гарын датаа бас их муу байсан баг. Орхонбаяр Арслан энэ мордоог ер нь бас сүүлийн 2 барилдаанд гэлээ шүү. Засч юм шүү тий. Тийм байна. Алтан цоож Орхонбаярын барилдааны удаашруулалтын дээр нэг тохооны асуудал бас нэлээ явна лээ тий. Механик үстэл нь одоо та тэр талаар бас нэг яг хажууд нь байсан үний хувьд тайлбар хийвэл. Яг юун дээр бол удаашруулалтаар сүүл дээр бас яг энэ барилдааны юун дээр бол яг хараанд барилдааны дүрмэн ер нь юу бас тодорхой заасан байдаг л та. Үндийн дөвийн шилжилт нөгөө биений одоо байр төлөв гүйцэтгэл нь бол Арслангийн талд бүр 100 байхад 100% байгаа үстэй тэр энэ өөрөө санаачж байгаа. Өөрөө дуусгаж байгаа юм. Тэгэхээр Алтан цоож Арслан өөрөө ч бас тэрийгээ бидээ шууд тийм босоод шууд өөрөө зүгсэлтэй ажиллаа л дээ. За ингээд 5-ын давааны ам. Авраг мөнгөөр харцгаая. Зоригтбаатар өсгөө хоёр томсон. Бямбатхан Арслан Батчилууныг амлаж авсан. Орхонбаяр Сэркийг авсан.
Ийм барилдаан болсон. За 5-7 оны өмнө аваргуудад хүндэтгэл үзүүлж байна. Эд барилж байгаа аваргуудаас бүрэн төгс аваргал ер нь нэрийг байх шиг байсан да тий. Бүрэн төгс аваргын хавар ер нь барилдааг байгаа шүү. Барилдаагүй. Пүрэв сургамгай тэр зан сууж. Шүр ах ирдсэн бүх үзэж штэ тий. Тий. Манай үндэс бол Квадрах, шүр ах, пүрэв сургамгай ер нь мэдээ чин Батчаргалгаа. За мөн 5-7 оны өмнөх үйл явдал. Ирээдүйн аварга шагнал. Сумын узар аварга ус ирдсэн байсан. Аварга ер нь бас бүх өргөн сүүлийн үед ирсэн бүх үзег баха. Хадгүй шүү. За Сүхбаатарын онгоны өсгөө хүүгээс та ер нь ард түмэн бас их юм хүлээж байна. Барилдааных нь ер нь онцлог, давуу тал танд ер нь юу гэж харагдаж байна вэ? Ер нь бол яг өөрийнхөө аргалж ятсан таарсан мөхийг л ер нь сонгож авчаад байгаа л да. Солгоон дээрээс. Одоо дээр нэг жоохон гарын ажиллагаатай, гарын үзүүрийн барилдаа жоохон нэмээд хийчихвэл болно. Тэтэй тэрэнгүү сайн золгодог, золгооноос сайн юм чинь бас наан биеийн дамар нэг ганц нэг даваа авчаад байвал бас зүгээр л санагдаад байгаа юм. Бэж аваргын дэрэмж дуран барилдааны шагналыг зөрөгтөөтэй харьцагд болгосон. 2 шагнал авсан бүх мөн тунсан. Тий. Бэж аварга бол бас Монгол хүүхэд өөрийн одоо угсраа гэж байгаа шүү. Угсраа олон сайхан тийм ихээр ядарсан. Ер нь халимгаа шийдвэл заавал тажихындаг гэж өвгөн хүүхч ярьж ирсэн. халимг нь газар үрж явахтал тунгаараа Тэр нь өөрөө бас ингэж халимгаа ингэж шийддэг гэж. Нэг толгой үсээ ингэдэг шүү бид нэр. Халимгаа шийдэл ухсан юм бол за тэгээд ингэж үсээ шүү гэж тий. Зүрж давхар ачаад дайрцсан. Инста шуугуулсан. 5-7 эхлээл. Давхар ачих мэх гэж хэлэхэд бас жоохон тийм. Ер нь тохоо шүү. тохоо Тийм зөрүү халз тохоо тохоо сая гэж тий. хэлсэн. Сайн дэс наашаа алхал. Энэ халз тохоо. Энэ Батчулуун Өсгөдөр начин Монгол Улсын гавьяат тамирчин дэлхийн шилдэг бүх төмөр хөлөг дээр бас бэлтгэл хийж байгаа юм. Тийм үү. Тэрнийхээ давуу тал ер нь сүүлийн үед одоо хувийн ур чадвар дээр нэг хөл барилдааны ур чадвар айгүй их нэмэгдэж байгаа. Тэгээ төмөр хөлөг чи өөрөө одоо бас дэлхийн топ том бүх. Тэгээ бас өөрийнхөө одоо сул талыг хөгжүүлж ажиллаж гин гэдэг бол бас сайн. Энийг ойлгохгүй, олж харж чадахгүй, харсан ч одоо хөгжүүлэхийг хүсэхгүй бол тэгэл байран дээр л алхаад байна гэсэн үг шүү дээ. Харж чадсан хүн бол одоо урагшаа алхах гэсэн үг. Элэг бүсцэн гар тэр дохоогоос өгөөд нөгөө нэг сошиал дээр яваадсан фитнес дээр нэг сумын азар аврахтай их татаад байсан шүү дээ. Яг тэр нэг зургаараа л харагдаад байгаа юм да. Хумаар Арслангийн гарны татаа бас онцгойлтой өөр дүүгээ. Жохон одоо дөнгөж нөгөө өсвөрөөс одоо өсвөрийн 18-наас нь борилж яхах юм уу та. Дорзомбо ахта уулзаад би. Тэгээ Синжигний барилдааны талаар бас нэлээд зөвлөгөө авчихсан. Чин Дорзомбох надад тэгж байна. Гар нь Синжигтэй нөгөө гар нь хаана явж байна? Нөгөө хоёр дахь гар хаана явж байна? Тэр л их жоохон шүү гэдэг. Тэгээ ерөөсөө салж болдгоо, зай өгж болдгоо. Тэгээ толгоо бас ам их чухал шүү гэж хэлсэн. Тэгээ за юу ч ихсэн ах нь одоо ямар нэг айхтар бэлтгэл хийхгүй байгаа зүгээр. Зодогтой нь аваад ирвэл бас болно гэх. Тэгээ дараа нь нөгөө хуруунууд нь ингээд нэг буруу зүрүү халаал бас янз бүр болоод. Тэгээ би энэ та ер нь яадаг байсан юм бэ? Синжиг их авдаг хүний хуруу тэсдэг юм шиг өгсөн чи. Тэгдэм аа харин ингээд буруу зүрүү дарагдаад ирсэн болдгоо. Тэгээ одоо яа их атгаад лахаас өөр зам. Тунааны 2. За энэ ингээд хөндлөн татаа маягтай тэр. Ер нь бол нэг тийм хөл тавь мушгаал гэж. Тий, чацаргаж байгаа. Бест базар дээр бол зориг авцаг давж төрүүлсэн. Тэрнээс хойш ингээ 2 дахь харж байгаа хөөх энэ үлрэл. Баруун хуулийн харъя. Өсгөөний. За. Баруунаа тавиад. Тэр. Ер нь бол жодо барилдаг, жодо хөөс ууртай хүмүүст бол яг энэ барьцсан дээр хамгийн тохиромжтой хөл тавиуд урд хөндлөн мушигч байгаа. Энэ 16 настай л одоо Монгол бүхийн төвжин дээр тодорцсон байсан. Ийм бүх шүү дээ.
За тогоох засварлууны хувьд бас юу гэж бодож байна? Ер нь Барилдааны хувьд, онцлог давуу талын хувьд танд юу гэж ер нь өөртөө ихтэй болцсон тийм ээ. Сэтгэл зүйн өндөртөө ер нь хүнийг аян л гэсэн юутал гарч иж байгаа харагддаг шүү дээ. Ер нь засж яхад за би энэ хүний давна аян л гэсэн харцнаас нь мэдрэгдэж л байгаа юм да. барилдааных нь хувьд. Барилдаа одоо ер нь сайхан төгсрөөл алдаа ер нь нэлээд баг гаргаж л. Нэлээд хашир барилдаантай болсон байна л гэж хараад байна. Хийх багтаа болсон байна. Хий багтаа, жочоо багтаа. Яндаахын хувьд ер нь унгаавал ер нь яаж унгаах? Та хэрвээ өөрөө барилж исэн бол яаж ямар одоо барьж барил сонгож барилдах? Би бол одоо зөвхөн барилдаа золгохгүй шүү дээ. Тий. Золгож барилдахгүй золгол ер нь золгооноос ч би тэр мактер сайн барилдаад өгөх ш. Тэгэл надад бол одоо нэг талд нь зүгдэхэд бол бас боломж харагдаад. Нэг талаас нь зүүн талаас нь зэргүүлэл зүгдэл таарахад бол бас нэг юм гарч ирэх юм даа гэж харагдчихлаа. Зэгшүүгийн дөрөв. Одоо юу вэ? 6-гийн давааны барил да. Орхон баяр арслан мөнгө баяр арцгийг аваад. Өчигдөр ч юм очилоо. Өсгүйр хорцоо. Тунсан. Өсгөө 3 дээр тунсан, 5 дээр тунсан, 6 дээр тунчих юм байна шүү дээ. А бас нэг зодогны нэр нэг яриага Мөнгөнбаатар харцгийн зодгийг. Тий, одоо яг өмсөж гарч ирж байгаа. Тэгжсэн. Ер нь бол зодог шүлгийн стандартад зодогны ард дээр зориултын бус тийм нөгөө нэмдэг байхгүй. Залгаах тэрийг харсан баг тий. Тэгээд талбайгаас баггүй начин ойр дус бүх өргөн тарагдахгүй. Баггүй начин ч юм бол энэ талд шаардлага их өндөртөө штэ. Тэр эмчийн тэнд суудсан байв. Тэр угаасаа зодог шалгалагч, стандарт шалгалагч. инк заяа гэдэг Суудал. билүү. Нөгөөх нь Тий. өсгөлийн аймгийн зодог. Улсын баяр наадам дээр бас нэлээд олон хүний зодог бас солигдчихсэн шүү. За ингээл нийгэм ихэнд хоёр. Тэр ч бас яг зүгээр нөгөө багд нь зодог. Ингээд бас багд нь Гоё барилдаа шүү. залгаад тахимжчихсэн тийм. Тий, соёлоо гэх юм уу. Нөгөө талаас их гоё тодорхой Тий, харагдаад соёлоо цааш нь дээрч. Өвлийн барилдаанаас ер нь жан зузаармаар болсон байгаа шүү дээ. Сэргсэн байлээ. Тий. Том юм арал өндөртэй хүмүүс ч бас төдийлөн анзаарагддаг. Тэгтэл ер нь бас нэг баг зэргийн одоо жинэмээс сэргсэн байгаа нь бол суульч юм шүү дээ. Суульч дахимдаагүй юм байна. Тогоос өгч авираад зүрүүд суйлаад. За одоо үзүүр дөрөвний барилдаа. үргэлжлээд орж ирнэ. За Орхон баяр арслан 1-ийн даваанд орцроо, 2-ийн даваанд ган тулга, 3-ийн даваанд хинтийн төвшин төгс, 4-ийн даваанд алтан цоож, 5-ийн даваанд сэрэг зан, 6-гийн даваанд мөнх хоёр харцгийг давж үзүр төрөнд гарч ирсэн. За өсгөө хоёр арслан. Маан баяр, Сүхбат, Мөнх жаргал начин, Оюн болд арслан, Зоригтоотор арцаг. Өсгөдөр очилоо. Бүгчүүд ингэж алга засуулууд алга ингэж дээшээ харуулсан шүү дээ, тий. Тосож явж Ер нь байгаа. тохооноос нь тосч Ер нь тосч авдаг. Тэр одоо энэ дивж штэ. Тэгэхэд гантгаахын тэр зүүн мөрөн дээр бол ерөөсөө тавихгүй. Тэр бол ер нь дархан авраг цолтой бүхэл тавь шүү. Авраг цолтой бүхэл тавьдаг тийм үү. Өөр бүх бол одоо тэр зүүн дээр шууд тавьдаг. Бат Эрдэнэ аврагын тэр залуугийн бичлэг арах юм бол гарч ирээд шууд зүүн дээр тавиад гэж байгаа цаашаага. Тийм бас ирхэн байна тий. Зарим залуучууд гарцсан зүүн рүү тавихгүй дайрахаар засуулаад гарын аваад болиулаад хэлдэг тий. Хажууд тийш тавиад байдаг. Бар жилдээ яг одоо 98 он. Гэхдээ өсгөр хурц болохоор 10 сараас хойш төрсөн гэдгээрээ доод нас. Буцаад өөрөөр хэлдэг юмс ч юм байна. Гэхдээ нэг наснд барилдчихсэн. Мөнгөнбаатар залуучдын улсын аврагт нэг наснд барилдчихсэн. Үзүү төрөнд тагтай юу? Орхон баяр арслан чи 7 сар их лөө. Сар. Тий. Өсгөө 11 сарын 5-ных. За зүүн сулгаас угадаал.
Мөн зэрэг дотор баруун талдаа маш тий. Зүүл нөгөө өсгийгөөрөө жоохон бас савсан уу? билээ тийм газар. Сугтаага мундаг авсан тий. Тийм ээ. Ер нь хүүхэд байх юм бас яг саяны сугдсан барьсан дээрээс морддог, мушигдаг, мушгаад бүр хавирчдаг байсан их эвгүй. За ингээд 4 сарын сүүлийн эдэн барилдаа бол ер нь хурц арслангууд их өнгөлөөд байна шүү тий. Тэр чинь тэгэл ер нь юм хилээд л гэсэн үг дээ. Тийм ээ. Цаажи хараас тэгэл. Заалны барилдаа худлаа ярддаг юм аа гэж нэг мундаг үг бий. Алтан цааж өсөх хоёр ер нь жочоог болцсон байлээ шүү. Тэгээ за жигдэх барилдаад байгаа нэ ирчмөр. Энэ хоёрын багтаач одоо их сайн цойсон бэртэл авсан хугацааны ойролцоо юм биш үү? Тэгээ нэг 2 жил тэндээс эргээ ирэх барилдаанаа олох гэд туулсан хугацааны хувьд бол тун ойролцоо юм байна. 3-5-наас хойш болсон барилдаанууд дотроос хамгийн гоё барилдаан гэвэл та алийг нэрлэх үү? Би ер нь бол Зэрэг Баатрын барилдааныг л хараад байгаа юм. Аа. Тий. Мустафтай барилдсан барилдаан, Бадрахтай барилдсан барилдаанууд их тий. Гандгаахад хамгийн гоё барилдаан болсон. Тэр нь гоё барилдаан шүү гэдэг. Би ер нь бас Зэрэг Баатрыг ярдсан шүү дээ. Өөрөө бас жижигхэн биетэй байсан аман гарсан юм болохоор хөл авдаг хүний барилдааныг харах Их сонирхолтой тий барилдааныг харах. Ер нь хөдөлгөөн мөдлөгөн дээр уршигаа зүтгэж байгаа байдал нэр их таалагддаг юм л да. Энэ бэлтгэл хийдэг дэвжээний залуучууд нь бол актер бэртэй гэж ярьд юм байл шүү дээ. Өөрийн жиндээ биендээ тийм баймгүй шуу бяр хүснээрээ тийм ба ер нь бол хүний чадаад бяргууч хүний Өдөртөж барилдаад байгаа байхгүй тийм ээ. өөрийнхөө авах гэсэн барьцаа авч जैन, хүрэх газраа хүрж जैन. тэр шуудан дээрээс их сонь тавиулаад байдаг шүү дээ. Ингээл нэг таажаа хийсэн болгож байгаа. түрүүн яндаах хэлсэн нэг өөртөө тохирсон арга барил мэгтэйгнийг олж сурах гэж. Өөр хүмүүс сурах боломж өс зөндөө л байхаа тий. Дагаж дуурайж хийж байгаа хүмүүс ч байгаа. Тэгэл. За дараагийнх тоо. За өргөжлүүлээд одоо хамгийн булангаа бас дараагийн барилдааны тоймын өмнө эхлүүлцгээе. За энэ булангаар бол бид нар хамгийн гоё галбир хийцтэй бүх ер нь хинбэ гэдэг талаар. Энэ цаг үед барилж байгаа хөгчүүд үү? Өөрсдөө мэддгээр л одоо бид гурийн хувьд хамгийн гоё нь аль вэ гэж сонгох юм байна тий. За ярилцаад энэ цаг үед жиж болно эсвэл үздэг байхад өмнө ч гэдэг юм уу дээр үеийн тэр зургуудыг харахад ч гэдэг юм уу Тагаахад одоо харахгүй хараа булааж байгаа ямар бүх гамтгаа. Манай энэ өөрөнгө зэтэн содмыг сайхан харагддаг шүү дээ. Одоо Ер нь их тийм тий. одоо тийм нэг харахад тийм айгуу тийм сайхан нэг тийм дүүлэн тий. Тий. Нэг дүүлэн жилтэм авраг гэдэг чинь нэлээд тийм гоё ингэж сайхан нэг тийм цог золбоо одоо сайхан тийм гарч байгаа ер нь байж байгаа байдал барилж байгаа байдал ч гэсэн сайхан харагддаг. энэ бол давуул давчин. Тий. Бас л ордтой барилдаантай хүн шүү Тий. дээ. Галбир хийц одоо Монгол бүхийн тэр өгдөл хүн хүнд байхгүй яг тэр хүнд байгаа тийм онцлог шинж чанар гэвэл та юу гэж Ер нь дөрвөн мөч сайхантай тийм ээ. дөрв мөч тэнцүүхэн. Тийм зөв. Ер нь айтайхан л харагдсан юм да. зөдөө орцгоноод их тийм гоё дончтой санагдаад алхаа гişгэ. Янзан самбаахад хин бууж байна. За би бол ерөөсөө энэ харангаа хашаатын сүхбат цааныг хэлж байгаа шүү дээ. Аа. Ер нь одоо өөрийнх нь байгаа биений хэлбэр галбир тэр барилдаа өөрийнх нь одоо тэр барилдаан тийм тэгшхэн тийм сэрвүүл золгож. Тэгээд тэр бас аралтай жацтай өндөр өнгөхэд дор өрөөтэй. Ер нь бол сүхбат цааныг л ер нь хараад байгаа. Өсгөх. Галбир хийцгээд бол одоо Монгол бүхийн тэр 32 шинж. Монгол бүхэд одоо бүхийн өөрийнх нь спортод бас тохирсон бие хийж байна. Харахад тийм тэнцүүхэн хийц галбирлагийн одоо онцлог гэдэг үл их олон хүн
Жишээ нь хамгийн дөрөнд Сүхбаатарын Мөнх хааны Мухланбаасан бат, Тариатын Цэргийн Замбат зуур гэх. За Өсгөөр аваргын эд залуу тэр гарч ирж явах үеийн одоо бас галбир хийц тэр тэнцэлгээр ийм гой зураг өгдөг. Уяачд бол ярьдаг шүү дээ. Нэг 3 аваа тэгшгэн гэж. Тэрний шиг ер нь бол Монгол бүхэн гарын урт, цээжний урт, одоо хөлийн урт 3 яг одоо ижил үе сайн. Зарим талдаа бол хөл богино гэж. Нуруу урт гэж байгаа байхгүй. Хүзүү бас их богино гэж. Тэгээд тэр бол бас их том давуу тал бол. Энэ өөрөө бол Монгол бүхий спортод тохирсон галбирыг хэлж байна. За тэгээ бүхий энэ шин жигээд бид нэр одоо жишээ нь зохиогоо. Эрт дүүгээс өнөөдрийн хүртэл ингээд ам яриа, домог одоо шин сударт ингээд бичиж хадгалагдаж ирсэн. Энийг одоо энэ цаг үед төвчээлж банлаж хөргсөн хүн болохоор Төв аймгийн Батцан мөрсөн яриад улсын арслан давгсрын багш байна. Монгол бүх шинжгүй гэж одоо том бүтээл бий. Тэрэн дээр одоо эрүү шанаа, гар, хуруу одоо гарын хаалга, хурууны үе, за шүд одоо хэлний үг гэл одоо маш олон зүйлийг бичсэн байдаг. Тэгээ энэ цаг үед барилж байгаас олон бүхчүүдийг ер нь тэрэн дээр суурлаад ингээд шинжиж үтсэн баг. За сая Баян онгор жишээ нь бас Батмагнаг намар бол бас Батмагнаг нэг шинжиж үтсэн. Тэгээ сая бол бас Баян онгорд бас нэг үтлээ. Тэгээ Бямботхон Арслангийн гарыг бас үзлээ. Мундаг гар биш үү. Тэгээ Батүлжи зааныг бас нөгөө манай алдар дээр наалдрын тамирчин байсан. Тэгэхэд бас шинжиж үзэж байгаад би нэг хэлсэн 24-өөс одоо 26 шинж байж магадгүй гэж. Тэгсэн хүмүүс ер нь нөгөө зузаанд лагс зузаа одоо иймэрхүү үнд яаж байх юм ч гэх юм уу те. Эсвэл одоо өөрийнхөө өнцгөөс хараад ингээд. Ер нь бол Монгол бүхийн шинж урдан морины нөгөө судар шинжтэй ойролцоо төстэй тийм. За тэгээд бүр ингээд цаагаа ааж ууж явах яриад ингээд тоомлоод тийм байна, ийм байна гэд үзээд байвал их сайхан. Бүр бүтэн сэдв болгож яриулаа. Угаасаа тийм болохоор юм тийм. Тэгээ галбирлэг гоё одоо тийм Монгол бүхэд гоё одоо хийцтэй байвал миний хувьд бол тийм гурван л хэлэхээр байна да. За баярлалаа. За ингээд ерөнхийдөө бол үндсэндээ нэг барилдаанаа тоомлоод үзүүллээ. Ивент тэтгэгчийн зар сурталчилгааны араас хэдүүлээ нэвтрүүлэхийн 2 дугаар хэсгээр иргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. За бүхэн өрөө нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. Ивент тэтгэгчдийн одоо зар шулгаа бол үзэгчтэй ахын төрлөө. За үргэлжлүүлээд өнөөдөр дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ой зориулсан Ус аймгийн алдар султай 128 бүхэн барилдаан зохион байгуулагдсан. За уг барилдааныхаа талаар хэдүүлээ. Эргээ барилдаанд орондоо 3-5 юу? Барилдааны эхлэлийг харуулж байна. Өгчүүд гарч ирж байна. Өгчүүд гарч ирж байна. Дотоодын цэргийн 805 дугаар анги бас Монгол бүхий хөгжил энэ үндэсний спорт хөгжилт хүнтэй хөв нэмэр оруулсан. Ийм газар их олон алдар цолтой өгчүүд төрж гарсан. Угтаа цэргийн албан хаасан байлгч нараас нүртлээс их олон алдартнууд төрсөн. Ийм газар байлаа. Хоёр арслан, хоёр заантай. Өмнөх өдрийн барилдааныг бодвол улсын султны эрзүүл арай багассан. 104 бат чи юу хийж явна? Мөнгөнбаатарын урд мөнгө оцорж гарч ирсэн юм байна тий. За 3-7. Сонирхолтой онцлмоор ам юу нэ л нэ. Тунаа бол бас гоё өсөө. 4 аймгийн арслан үлдсэн байна тий. 3 аймгийн арслан нэг зан үлдээд Өсгөөр Түмэн Дөмбөрл 2 тунсан юм байна. Ламхүү аймгийн арцаг ламхүү бас сайн барилдсан. Тэгсэн. Гоёч барилдаж байна. Бэлтгэлж их сайн байна. Тэг мэхний хөдөлгөөн
гүйцэтгэл энэ төр бол их гой болж илээ. Давсдын мөнх эрдэнэ арслангийн ах юм байл шүү дээ тий. Төрс ах. нь. Зүүнний магнад дуудаж байгаа налахын хүрлээ уртын дуучин. Уртын дуучин. Энэ ер нь урлагийнхан бас нэлээ өгөгдөлттэй хүмүүс асуул их болдог. Тий. Хөл цаг үе тийм байж тий. Ланцаа дэржгүй чинь бүх ард түмний урлагийн наадамдаас төрүүлж ийсэн хүн гэлөө. Ган хоолой мэгүргөө хоёрыг. Манад ч одоо ер нь нэлээд хэдэн уртын дуучин байна шүү. Та ер нь бас урлагийн авьяастай. Би байхгүй. Одоо энэ хүрлээхийн ард тал зураасныхын дээд тийм нар байгаа шүү дээ. Энд чинь цоллооц цоллыг бүх цоллооч гэдэг тэмдэг юм. тий. Мор ус их цаахан цол нүрлээ. Морийг өмнө гойц. Нөгөө улсын баяр наадмаар гой залдаг хүүчин хүрлээгийн шав юм. Яг бэлдэж байгаа шав юм байл. Өдөө өмнө гойц цоллоо. Та ер нь бас нэг бүхэн цалмал санамсаргүй ч юм уу аргагүй байдалд ороод дуудаж исэн үе байгаа юм да. Надад Тий. би ерөөс үзүүг штэ. Үзээгүй юу. Тий. Өсгөр заа нөгөө ширийн бүхий холбоо Солонгос явдаг шин. Аа. Тэгэл баахан бөхчүүд одоо бид нар явцгаалаа. Тэгээ очиад нөгөө үндэсний бүхийн одоо үзүүлэх тоглолт хийгээд. Өндөр уян бүх начин Лутен Бат зэрэг хоёр нөгөө аралчаас зайтай одоо хоёр томьёогоо гаргаад барилдуулсан чи цал дуудаж үзүүлгээд болдог. Тэгээ одоо арга байхгүй нөгөө даалгавар ирээд. Аа. Тэгэл гарлаа да би одоо. За. Тий. Баян мөнхийн малгайг авч өмсөл баян мөнх өсгөө зааны заан малгайг өмсөв. Тэгэл гарлаа хоёлаа. Тэгээ томч заалын солдууд нэг ч бас хэцүү юм билий. Сүүлдээ бараг л ер нь ингээд дуусгая гэсэн үү юу болсон мэдэхгүй. Тэгээд дууссан. Ер нь цол мол эхлээд дуудахад дэр нь сандар нэлс. Сандар нэг чинь. Бараг л уртын дуудаж явчих юм шиг тий. Төмөөний цэнгийн баруун мушгаа бас гоё орсон шүү. Уртын дуучин залууд шууд ч өнгөө олохгүй л гэдэг шүү дээ. Цол дуудахтаа. Хамраг байх. Гард магна канон дээр лонцоо дэржгүй даншгийн аврагын цолыг дуудаж байгаа тэр их гоё. Наран гэрэл төмөн наст богддсэн хаан таны бүх намхаа гэдэг. Одоо энэ цаг үед бол манай Мөнхбаатар байна да. Сүлэмгийн их. Өмнө говийн төгс дэлгөө гэдэг чинь бас өөр золтой болчих мэдхээр л байгаад байгаа зүгээр. Энэ хаврыг бол одоо тун айтайх. Ер нь хавар чангарсан бөхчүүд бас халгаатай гэж үг өгдөг шүү. Тий. Хаваршаад одоо чангарч байгаа хүмүүс. Өгсөөд ин гэсэн үг үстэй тий. Графикаар бол Ер нь бол одоо энэ бэлтгэл одоо нэг өвлийн морин уяа гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй өвлийн бэлтгэл бол их зөв байсан байна л гэж. Өвөл бол одоо үндсэндээ бол авах хөстэй ачаалаа маш зөв цагт нь авч чадсан байна. Мороор зөв онгоосон байна гэсэн юм. Мортер нэг төстэй шүү. Их олон юм дээр таардаг. Би одоо тод манла Баттүлэг уяажтай бол бас нэлээ уулзаж зөвлөгөө авч бас сан солилцдог. Тэр дотны хүндүр гадны хүндүр энэ төр ер нь их төстэй. За усын өсгөө Айхтар барилдаа шүү тий. Их барилдаа. Таших юм. Төмөн дөмбөрлийг л ер нь их тоогоод идэв шүү дээ би. Аа. За энэ толгой зөрөнгүүдийн шахаад татсан. Яг го тоомл бол яг энэ барилдааны төгсгөл орж иж байгаа болохоос яг энэ хоёрын барилдааны өрнөл бол үнэхээр гоёсэн тий. Тий. Тэр хоорондын тэмцэл барилц мэдрээд барилж байгаа өмнө уншаад толгойн ажиллаж барилдаад байгаа юм тэгээд барилдаанд бас харагддаг юм аа. За энэ дээр бол одоо харахгүй би ярьдсан. Энэ сүүлийн тэр зүүн гарын сөхөө бол мундаг. толгойг нь гүйцэж ирж ийн гэдэг чи одоо. За дөрвийн даваа. дөрвийн даваа. 120 бүх барилдаад Тэгсэн. гоцтой явсан. Орхны 2 начин, Булган аймгийн орхон сумын 2 начин таарсан. Төвшин төгс дүүгүр зэрэн тогтохдоо. Булганы начингууд ер нь их хоорондоо таардаг шүү дээ, тундаг. Тийм дөрөв нуураар гарч чадраж гарч Алтан цомоор булганы нөгөө багийн барилдаанд айхтар барилдаа заалтайгаа эдгээр ч сайн барилдахгүй нэ гэтэргээл хүмүүс яриад эдгээр чинь доор хэдэн мэдээгээ таарад байгаа юм чи. Тий. Энэ жил ер нь цогтгэрэл төвшин төгс төмөн дөмбөрл гур бас Сайн байгаа тий. Тун жигдэх байгаа шүү. Тийм. Зүгээр их зүгээр байна. Начин залтаа хүн бас цойлвол цойлдог шүү. Хоорондоо их жолон барилдсан юм байлээ. 6-0 болсон баха. Энэ бол барилдааны онцлог
хоорондоо таардгүй юм бөхчүүд юм лээ. Мөгжрлийн энэ мордоо эвгүй баха тэгээс суулчаар нөгөө тал руу ингээд хөнтөрчөд өгдөг лөө. Яг мордох мэх өөрөө бас их ер нь шууд хэлэх юм бол айгүй дарамттай мэх шүү дээ. Аа хамгаалж байгаа хүн дээ юу? Уурал ирэл мурд. Ер нь ямар ч үед мордох мэх дарамттай. Мэх дутуу хийсэн үед ч хэцүү тий яхаа. Тий. Дутуу хийвэл зөрөө морчдөг. Өөрөө барьцсан дээр бол ингээд яаж л яаж хийж болдог. Саяныхыг бол одоо цавчиж мордох гэж хэлнэ. Тайл зүтгэжлээ тий. Тий. За энэ тэгээд тэр өсгийг нь хараараа зүгэлээ. За. Гадагшаа тэлж байгаа мөнгө хөрвөлийг тэр сая тэллээ. Тэр Үгүй. тий. Хөлөндөө бас бяртай бүх шүү. Бүх жаргал. Бяртай. Хөлөндөө бяртай хүмүүс хандчгүй байдаг шүү дээ. Аа. Каботарслантай бол та зөндөө өрөлдсөн баг та. Би нэг хоёр барилцсан шүү. Тэр хөл айхтар Айхтар тий. зүгээр. Пат гээл аваа. Хамаал аваад байв шүү дээрээс. Өсгөө заан байна. Мукатар арслан байна. За дэсси өсөх хоёр. Хаглаа зогсон газар нь орой хараад харахад ингээд заримдаа бас хөхнөөс болчихсон. Хүчтэй бол хавд нэр ирсэн. Тийм үү? Тий. Хөлдөө бяртай Айхтар хүчтэй орж ирж шүү. Адуу шиг тий. Пүн гал ороод ирж шүү. Чимээ нүртлээ өөр гэдэг шүү. За амар зээ бол бас гойд штэ тий. Тий. Юу Первад дээр хамаа шиг. хамдаг. Нэг барилж байгаад тохоо алгадаад хавирсан. Арай жоохон дээгүүр юм шиг байна. Тэгээ буцаж ирээд хэллээ. Амараа саяных арай дээгүүр өгсөн чи. За заахаа ахиж өшөхгүй гэдэг. Ахиж хавирахгүй гэдэг. Тэгээ барилцаантай барилж яв. Хайрлаж ирсэн. Тэгээ барилж байгаад Бондаг асан. шуудганы барьцан дээрээс мордож унгачаад намайг тэгсэн. Би таныг хавирахгүй гэж хэлээ үстэй гэдэг. Би болохоор нэг хавирч ийн гэж харж байгаа мордолчихгүй. Тэгээ гар тулаад үлдсэн юм байна. Энэ хоёулаа зөөрөл даралцсан улс байна тий. Тийм байна. За нэг эргүүлээд Гоё эргүүлсэн шүү нэг. ер нь одоо сүүлийн үед энэ мөхийг ер нь нэлээд нийтлэг хийдэг болчлоо тий. Тийм байна. Шүд. Мордож одоо хөнтрөөл гэж хэлэндээ. Тий. Ер нь нэлээд Мордох гэж хуураад 50 дуухан бас нэг сэтгэл зүйн хувьд амар бас нэг тийм темп одоо алдаад байхааргүй тийм бүх шүү. Төвшин Тий. Тий. Арай л хитрхийл одоо тийм 50 нэгтгэхгүй л бол 50 нэстэй ихтэж Тий. багдгүй тий. Бас налаа штэ оноо. энэ лам хүү бараалхай тохоорон цохоод ард нь үлдсэн. Дөрвийн даваач юу нэг шуурхай яваад дууссан. фон шуурхай явсан. Мөчөд ордон барилдахаар бас асуулууд амар санагддаг. Амар байлгүй яа. Гарч ирэл л. Ордон барилчилаа. Жохон хурц барилддаг өгчүүд л хэцүү байт юм. Шаардлагуудаа тавихаар манай залуучууд нь яаж хүлээж авч байна? Одоо ер нь өөдөөс юм хэлэхгүй шүү дээ. Гайгүй. Тийм ер нь дөрмөрөөл тэгэл. Одооны залуучууд шал өөр болцсон юм билээ. Ухамсар нондоо. Шал өөр болцсон юм билээ. За ингээд 4 давааны барилдаанууд өндөрсөн 5 даваараа үргэлжлүүл орч. 5 даваа. За ингээд яг тэгширч эхэлсэн. 5 даваанаас эхлээд Орхон Баяр Арслан хамхуу аймгийн харцаг хамхууг золбоо харцаг булганы төвшин төгсийг Төмөн Дэмбэрэл начин мөнх жаргалыг амлсан. Амгаланбаатар Өсгөө хоёр бол тунцсан юм байна. Тэр хоёр арслан. Төмөн Дэмбэрэл начин ер нь хүүхэд байхын бас яргаа шүү тий. Яргаа. Их хатуу тийм яргаа. Энэ ер нь мэлэн бяртаа үз. Гар мундагтай хоёр шүү гар дээ. мундаг. Хоёр гар их мундаг. Сарвууч томтой. Өвөө нь одон гарваа гэж. Аймгийн арслан. Тий. Аав нь яг л аав шиг. Энэ зараас төрхөн бол Төмөн Дэмбэрлээ. Мушигцсан хайхтар мушигсан шүү. Тэгс. Бар мушгаа. Гоё их юм аа өөрийн нэгэ таацтай. Архан сум бас их сайхан байгальтай газар тий. Уул ус хосолсон. Бор харцаг гэж одоо алдартай бүх байна да. Сэнжигний барьц эргүүлээд дарчдаг байсан. Жамцын бор. Гар сарвуу тэр амар. Бас шуугуулж исэн байлээ шүү ер нь бол харцгаа. Сонирхолтой шүү дээ. Яриа өөрөө ингээл яриа сууж яхад. Тий. Нэрийн барилдаан гоё байсан.
Гоё мэдэрсэн дөө. Өстө тонгочж байгаа юм ба тий Бурхан баяр. Бярлах ялгаа. Бярлахад байгаа амгалан батан тий. Тий. Тэгээ Амгаланбаатарын барилдаан бас яг өнгөрсөн одны жилийн тэр бол нэлээд тийм тогтоохон байсан. Энэ жил бол бас өөрчлөгдсөн байлээ шүү тий. Жохон урагшаа явдаг болсон байлаа. Жин л нэмчих гээд байгаа нэг том асуудалтай байгаа. Тэгээд жин дээр л маш их ажиллаж байгаа. Иймэрхүү сул биетэй өргөн үнчээр нэмэлж ерөөсөө нэмчих гээд л байгаа. Тэгээд жинтэй л их ноцтой байгаа. Сүүрийн улсын аврах тогтол юу иймэрхүү бие хат хөхтэйс үеийнхнээс өөр илүү тий. Энэ ус хоёр тоочингийн Батцар мөлөө. Тэр хоёр ашиг байлдаад дуусч тийм ээ. Ламгүй арцгач мөн олон ухарсантай энэ дээр бас. Жембрүү начин шиг барилдаад ах шиг байдیں۔ Харж яхад. Жембрүү ах чинь гар нэрс нуугард биш хоёр гар амар бярттай. Зүгээр ширээсэн дээрээс дараад ингээд түлхчихвэл уцаана гэж бол байхгүй. За гişвгэн дөрөв. Архан баяраас л төмөн дөмрөл начин гамлаж явсан. Амгаланбаатар золбоо арцтай тунсан. Тонооны барилдаан бол өстой гоё байсан. Амгаланбаатарын тэр тайван үлээстэй хараатай байгаа тэр үл их гоё л шүү. Төрийн нэг өмнөх хэсэгт ярддаг бас гоё галбиртай хөвчүүддэл төмөн начин бас орхоо шүү те. За зүү аллаас уухтан зөрж хавраад. Энэ амар. Тэхийн үед одоо мөнхөрдөө арслан чинь бас Өнгөрдөө арслангийн бороо хөл гэдэг чинь. аюулт ингээд спортын дуурд бүхэн өргөө хоёрт бол 6 залуузааны бас ихэнх нь авсан баг шүү. бүгдийн л баруун хөлөө алдаад ирнэ хаврхан унсан баха. хаврхан унсан. Ха? Харин би яг тэгж бодогдчихлээ. Энэ Тэ хаврхан унсан баха. мөнхөрдөө арслан шиг л хөшгөлөө бол ингэж барилдаж цул гоё юм даа. Яг баруун хөл татахт нь очиод урдаас нь яатсан биш үү? Наадсан байна. Энэ барилдаан донд нэг дохио буцсан юм а тэр зах дээр. Тэгээ би хийд өгчгөр гүцтэй бачгээд хэлсэн чинь. Золбоо харцагтаар таа байсан тий. Тий, золбоо харцаг дээр би тасчихсан. Цэрэн давах зүүний. Цэрэн давах 1991 онд гэл Сүрөөрийн яриадрыг цолж исэн юм гэл. За энэ төрийн баяр надад ер нь Олон жил төрүүлсэн болсон баг тий. олон том мордыг бүгдийг золсон гэсэн шүү. Шаргыг лав нэг түрүүн дээр нь цолж байгаа зураг явж идэв. Хоёр гарагч сайн татчих. Бурхан баяр арслан өмнөх өдрийн барилдаанд үзүүлсэн бол 2 өдөр дараалж барилдаж 2 дахь барилдаанд төрүүлсэн. Харцгай хоёр шав. Хүрүү очив шивтийн хүү галдан цогт лам хүү төмөн дөмбөрл гэж үлдсэн байна тий. Ер нь багшуун ийм үед өрнөө бодох юм бол. Сүрээд орц. Шавнар барилдаж яхад уу? Тэгээ ер нь үзүр түрүүн дээр ингээ гараад ирэх. Би ер нь нөгөө нэг барилдааны талаар нэг хайх тэр ярьдг юм уу? Тэгин ингэн тэгвэл тэгэрээ ингүүл ингээ гэж энэ ч нөгөө бүгчөө өрөөдөх ямарч боломжгүй байхгүй. Хариу үйлдэл юу ч хийж болно тий. Тэгээ өөрөө одоо яаж бэлдэж өөрийгөө ирсэн тэрүүгээр л барилдахаас. Нөө тайлбар дээр өөр замгүй. Намайг сонсдогчлоосаа гэдэг шиг. Ер нь бол одоо нөгөө барилдааны үе тэгээ талбай дээр ямар барьц байрал дээр яах юм ах гэдэг л өмнө ингээд тэр сайхан ярьцах гэж байна. Тэгээд нөгөө барилдаж яхад найл болохоор нэг орж оролцож багаас нь бүр тэгээд сургацсан гэх юм. Одоо Амгаланбаатар энэ төрөж өсвөрт барилдаж яхад бол би үзэгчл суудаг шүү дээ. Хоолой газар. Тэр ер нь багшууны үед бол сайхан биз ер нь. Сайхан зөв үзүр түрүүн гарч ирээд гэж. Унахт нь чамд тундаг. Орхоорслонгийн хэд дэх төрөв вэ? 8 гэж ütсэн байлээ. 8 дахь. Ер нь бол бас их нөгөө ковидын 2 жил гээд тэгээд гэмтэлтэй нэг жил 6 сар гээд 2000 оноос хойш бол бас цөөвтөрхөө. Энэ үйлрэл ер нь нэлээ төлхөө барилдаж байна. Гэтэ яг наабахын дээр бас статик судалгаа ярьж байхад 27 наснда 8 болон түүнээс дээш төрүүлнэ гэдэг чинь өөрөө их том амжилт шүү гэж яриад байлаа шүү дээ тий.
Магадгүй тэр коронагийн жилүүд Та өсгөө авахтууд төрүүлж явахдаа хэлдэг байсан. Би ч одоо 30 40. Элийн бүсэн дээрээс ингэж хийдүүлээд татчихжээ тий. Тий. Дотоодын зэргийн 805 дугаар ангийн 80 жилийн зориулсан барилдаа яг саяны бидэд үзээд өнгөрсөн барилдаан дотроос хамгийн гоё барилдаа. Онцлооч гэвэл хоёр ахад аль барилдааныг хэлэх вэ? Эдгээр бол их л гоё шуурхай гоё барилдаанууд гарсан байна. Тэгтээ тэр хэний барилдаанууд бол их гоё барилдаан болж байсан шүү дээ. Төмөн Дэмбэрлэцгөө хоёрын барилдаан бол яг үзэж яхад тэгсэн. юусэн үг зайгүй бужигсан ерөөсөө тий. Тунаа сонирхолтой тий. Тунаа давны тунаа. Тун сонирхолтой гоё барилдаан тэр харагдчихсэн. Гант байгаа хад. За сая энэ зүрийн барилдаан дээр сууж тэр сая Амгаланбаатар өсгөө 92 барилдаа их итэ харагдлаа. Тийм ээ. Цэдод Би үл золбоо харцаг Амгаланбаатар 2-ын барилдааныг л үзээд пүү ямар амар хараатай, тайван. Нэг хөл рүү нэг хүн ороод ирэхэд бас эвгүй баймарээ тэгэхэд гिचсрэлчөөл яваад өгчгөр надад бол байгаа юм байна гэж бодсон. Сумын хотнод чинь мөнгөрд нөр их гоё. Нэг хоёрын давааны юу? Тийм. Тийш үү. Хөмрөөд зүүн хөмрөөд залгаж Тий итээд тахимчээс тагуулж тохиолжсэн. авч. Тэр одоо их гоё барилдаа. Энэ барилдаан дотор онцлооч гэвэл миний хувьд бол бас тэрийг л хэлэх юм байна. Ер нь тэгээ барилдаж яхад эсрэг бүх хийж байгаа өмнөөс хөдөлж байгаа мэх хөдөлгөөн бүх юм тухайн цаг үед одоо өмнөхөр тэрийг мэдэрч харж чадах юм бол цаана байгаа засварлынхаа хөдөлгөөнтэй ч хүртэл бараг харагдаж зарим үед юм дах тий. Ер нь бол тийч бас чадвар шүү. Одоо чансаага хайдуулаа чи хоёр барилдааны араас. Чансааны оноо. Чансаанд бол бас өөрчлөлт орсон байлаа. Чулуу мэдээ дэжсэн байна. Ч одоо аргагүй тэгэндээ тий. Тий. За хангаа урал хав гэрэл заа хоёр бол ер нь бол Өндөрлийг мандаа шүү. Тий. Хангаа урал бүр 8500 оноотой. Арийнх нь 7950 оноотой. Хоёр дээр явж байгаа. За Бочулуу начин 5-аас 3 руу орж ирсэн хоёр барих гэж. Тогтмол 4 даваа гэдэг байгаа шүү дээ ерөөсөө. Тий дундчилж байгаа. Эрс зөндөр тий. Тэгэхээр ерөөсөө Бочулуу начин бол тогтмол байгаа. 5 6 2 тэгээд 7 8 гэж орж иж байгаа юм тий. Орхонбаяр Арслан Арслан машинаар орж 8 тий 8 руу орж ирж байгаа. Энэ дээр бол яг Монголын үндэсний бүхий холбоо жилийн турш явуулсан чансаагаараа тухайн жилийн оны шилдэг 8 бүх гэж шалгаруулдаг байсан. Сар шинийн барилдаан дээр. Тий. Тэр бас их сайхан болдог байсан тий. Тэр жилийн шилдэг 8 бүх гэж гаргаж ирээд бүгд шагнал авдаг. Тэр 8 бүхөөр тухайн жилийн ухаанлыг гардаг. Айл болгоны хооморт одоо байж идэг. Тэрэнд багтахын төлөө өгчүүд одоо барилдааны эрц оролцоо. За тэгээд бэлтгэл сургуульд хандах байдал гэх маш олон зүйлэр бас нэг талдаа. Тий, улсын баяр наадам юунаас гадна тэн дээр бас цагаан сарын босгон дээр амжилтаа жилийн амжилтыг өгнүүлж байгаа. Тэр бас тий. Нэг хэсэг бол бүр Монголын үндэсний бүхий холбооноос тухайн жилийн оролцсон барилдаанд хамгийн өндөр даваа авсан бүхэд чансаатай бүхэн шагнал гэж бас өгдөг байсан. Соронзон бол зан авж ийсэн. Олон барилдаа одоо өнжөөгүй, тогтмол сайн барилдаж олон даваа дундчилсан ийм хүмүүст өгдөг. Энэ мэтчлэн зүгээр өмнө байсан зүйлүүдээ бас сэргээвэл гоё юм болов уу гэж боддгийн. Миний хувийн бодол тэгж бас хардаг байхгүй. Тайлбар сууж явахдаа ч гэсэн бас энэ талаараа бас ярьж л байдаг. Өөрөө ийм зүйл ч нөгөө спорттой их гарах үр дагавар нэх гоё л доо өндөр л дөө. Сагсан дээр л хамгийн наацхан жишээ MVP-г өрсөлдөө. Шилдэг залуу тоглогчийн өрсөлдөө. Тэрэнд орж ирэхийн төлөө хичээлж байгаа зүтгэл, тэрэнд орж ирэхийн төлөө хичээж байгаа бэлтгэл сургалт гэл. Хувийн хөгжилтэй их нөлөөтэй юм шиг. Тамирчны хувьд бол тий. Одоо ингээд ярьдаг ч нөгөө би тэрний фэн энийг харах дуртай, тэрийг харж одоо ер нь анхны спортод ингээд дурлсан юм аа гэдэг хүмүүс ярьдаг. Цэдөө хиний фэн Бүхийг биш тий. Яг ингээд дотор нь ороод ажил хийхээр хүн дэмжихэ болчтой юм байна. за Бүгднгийнх нь амжилтыг айгүйх харах дуртай болт юм. Энэ сайн барилдаасаа хинэгч тарсан сайн барилдаасаа гэдэг бодолтой болт юм. Энэ зүйлээс хол юм уу яг үзэгчийн хэмжээнд байхдаа бол хүн утга усааг харддаг юм байна. Тэгэхээр би бол одоо сэтгүүлч болохоос өмнө бол бүх үздэг байхдаа өсгөөг алтан цойжиг гэдэг юм уу, оюун бол тарслаг гэдэг юм уу. Иймэрхүү одоо
Сүхбаатарын хүн чинь зүүн чигээ их дэмжээд шүү дээ. Яг дунд нь ороод ирэхээр тэгдэг юм бэл. Бүгднгийнх нь тэр жаргал зовлон хичээл зүтгэл бүх юмыг ингээд иргэдэн байгаа нь мэдрээд эхлэхээр энийг ч дэмжих сонирхол байхгүй болчихдог. Дэмжигч биш болчих тийм үү? Яа тийм бэл. Гантгаа хиний бэ? За би бол дээдлийнхээ үеийн луу жилтэнгүүдийг бол 64 он би ч одоо 68 оны юм шүү дээ. Тэгээ луу жилтэй бүхчүүдийн ах нарын барилдааныг харж их одоо сонирхол бүхэд их сонирхолтой болсон. Тэгээ даваад орж харцаа Бямбатар цаа ингээд голцоо хөл авдаг жижиг вейтэй хурдан барилдаантай. Миний үеийнхнээс бол одоо манай найз Шаруугийн логсор ингэж гой бүх байсан. Ховд аймгийн даруйсан яриад Хачин гой чинь тийм ээ. Улууран барилдаа шүү дээ. Гоё хоёр нүд ингээ ялцаад нэг ингээд ирэхээр ер нь спортын дууртанд бол боломжтой бас. Хогтдаг морддаг тий. Тэр хөөж би боддгийн шүү дээ. Бичлэг нь байдаг бол үзүүлэх юмсан хүмүүс. Тий. 6 залуу зааныг бол бас л сургуулийн тань сайхан барилдаж давхтан давж унахт нь. Янтаа хиний бэ? Би ерөөсөө хүүхэд байхдаа улсын авраг гэдээ болдог байлаа шүү дээ. Тэ. Тэгэхээр би Балжины аврагыг их дэмждэг байсан байхгүй юу? Тий. Тэгэл ерөөсөө ингээд телевизээр телевиз хогор. Улсын авраг телевизээр гарна. Балжины аврагыг дэмжин. Тэгээ манай ингээд тэр энэ перми хүмүүс ингээд бүх үзэл сууж хагаад Балжин авраг нэг ганцдаг одоо ундаг байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь намайг сайжлуулаа. Энэ Балжин нэмжтэй өстэй нэр энэ бүтэхгүй. Энэ сохтуу баг шиг байна тэрийг. Би тэнд чи айгу бохомдаад байсан гэх. Хийл үндгнэ. Нөгөөдөлдөө яах юм том хүмүүст юм ярьж байгаа. Тий, сэтгэл зүгээр таглал. Тэгээ одоо бол тэгэл энэ залуучуудын барилдааныг бол бүгдийг их сонирхож байна. Яг одоо нэрийнхээ тоосыг яаж дэмжиж байна тий. Ингээд барилдаж байгаа залуучуудаас энэ зууны улсын баяр наадамд одоо төрүүлэх магадaltaй хүнийг нэрлээч гэвэл та гур одоо тус үрт хин хэнийг нэрлэх вэ? Улсын наадамд уу? Тий. Би Орхон баярыг нэрлээ. Гант баг. За би бас Орхон баярыг нэрлэнэ. Хоёрдуурт Сүхбат Батамгалан гэж хоёр. Батмагна. Хоёр монд өгөх вэ шүү дээ. Тэр нь Аранган Зоригт Батарч байна. Яндаа хинийг нэрлэнэ гэж бодож. Би ер нь бас хинбиг хараад байгаа шүү дээ. Найдлага тавиад байгаа шүү дээ. Сүхбат цааныг. Тэгээ доогуур таваанд бас тэгэл юу ихтэй юм даа. Тунаа ихтэй гарч ирэх бах. Ер нь бол зүгээр яг энэ жил биш юм а гэхэд бол тэгээд бас нэг дээр нэг зөвтрүүд гараад ирсэн зогсож явах болов гэж бас лект төлөөлгээд олон жилээр харуулна. Наадмын нөгөө нэг ингээд зураглалыг янз бүрэл хийн л тээ. Одоо гантгаах бол олон жил засвал хийцэн дотроо нэг хантай бас гадралж ил байгаа. За янтан самбох бол яг бүхэн амьдралд байсан хүн одоо багшилж байгаа хүн бас гадралж ил байгаа. Үзэж байгаа бүхэд дуртай үзэгчд маань сүүлийн нэг 3 жилийн наадмын дүр зурган дээр тий дүгнэлт хийгээл бас ингээд гадралж ил байгаа. Гэхдээ ингээд ер нь бол заалны барилдаа нэг зүрдгүү шүү тий. Тухайн жилийн ноён нуруу одоо юм бол энэ заалны барилдаан дээр бас Хоорон тий явж идэм байлээ. Таны бодол. Би наадмын дааврыг ер нь бас нэг хэрэг гаргадгүй шүү дээ. Наадмын өгдөл ер нь бас дөрөвний гандгаа ахыг хэлсэн шиг ах нарыгаа их бараад Балжины маргууд дээр их очдөг юм би. Ер нь сүүлийн хэдэн жил дандаа л очиж байгаа. Тэгээ асуудیں۔ Балжи өгшөөс Зураглал. Тэгээ ер нь ярилцдаг гэхүү дээ хоорондоо тий. Тэгээ энэ өнгөрсөн 24 оны наадмын талаар 11-ний өглөө нөгөө зүгийд сайтад бас нэг ярьцлага өгсөн. Тий. Тэгээд миний таавар бол нэг л хүнээр зөрсөн. Тийм байлээ. Гэхдээ бас ер нь хараа таамаглаад мэдэрнэ гэдэг бол бас хэцүү л дээ. Энэ жилийн сар шинийн барилдааны шүвгийн 8 бүхийг нэг хүнээр зөрсөн юм билээ шүү дээ тий. Тааварт олцоод. Нэг хүнээр Үзэгч үү? Үзэгч бүх сонирхогч залуу. Мундаг. Нөгөө зоригоо өснө үү? Тийм ням зориг. Нэм зориг Өвөр хангаа хайрхан дулааны. Тийм байсан. За дараагийнх нь юу лээ? За дараагийн болон энэ бүх юм бэ гэж болон баг ерөнхийдөө нэвтрүүлэг болгоны төгсгөлд бол гардаг. За факт нь тэрээр 5 жилийн хугацаанд 4 өөр цолтоогоор Монгол бүхэн өргөн төрүүлсэн. Шууд хэлээ би бодох юм байна гэж. Мөн үү? 5 жилийн хугацаанд 4 өөр цолтоогоор Монгол бүхэн өргөн төрүүлсэн үү? Шаа. Тэгвэл би таасангүй гэж. Таадаас. 4 жилийн хугацаанд тий. 5 жилийн 5 хугацаанд жилийн хугацаанд 4 өөр цолтой төрүүлсэн байгаа шүү дээ. Одоо энэ үед юм байгаа зү тий. Одоо энэ барилж байгаа үед үү? Сони юмд өөр орж ирэхгүй. Би бол ангаа аврага юм болов гэж баг.
дөрөв өөр цолтой шүү дээ. Дөрвөн өөр цолтой байхгүй. Тэгэхээр сумын зан төрүүлсэн хүн байх гад байна. Аймгийн начин төрүүлсэн хүн байх гад байна. Аймаг зэрэг төрүүлсэн хүн байх гад байна. Улс аймаг төрүүлсэн хүн алтан цоож байна л та. Тийм байна. Алтан цоож аймгийн начин төрүүлсэн үү? Аймгийн начин сумын зан цолтой төрүүлсэн. Тэгэхээр тэр чинь цол нь өөр болчих. Дөрвөн өөр цолтойгоор. Тийм юутай юу байна. Тий. Бямботхон сумын зан төрүүлсэн. Аймаг зэрэг төрүүлсэн. Аймгийн начин төрүүлээгүй. Аймгийн харцгалтай. Тэгээд улс аймаг төрүүлсэн 3 барилдаан болчиход байгаа юм тий. Тий. Англи нь 4 англи байгаа. Мөнх таавар гэж өгд юм хөө лээ. 5 жил гэж байгаа юм шүү тэгэхээр сүүлийн. Тийм. Тий. 5 жилийг л зарцуулсан байгаа юм л да. Энэ хугацаанд. За ёстой миний хувьд бол арай орж ирэх юм сони юм гэж. Бямботхон л одоо хамгийн дөрөв шууд дурсгэл ороод ирсэн тий. Тэгээ биш байж идэг. Богино хугацаанд Өөр. тэр Аддарч маань яаж орж ирлээ. Арангах Тэгээ Бадарч гэр чинь Бадарч гэрдэл биш. биш байна тий. Биш. Гандгах таамаг байна уу? Сүхбаатсан биш үү? Биш. Сүхбаатсан чинь сумын зан төрүүлсэн. Аймаг Зоргоо биш юм уу? Зоргоо биш үү? Аймгийн начин төрүүлсэн нь бол зоргоо. Ар хангаа. Зориг дотор л төрүүлж. 5 жил болчихж байгаа юм байна. 5 биш юм шиг санагдав. 5 жилийн Биш, тий. дотор ихгүй юу? 5 биш л байна да. Сумын зан чи мөлийн дээр төрүүлсэн шүү дээ зоргоор чи. Тий. 17 он сумын зан төрүүлсэн. Тий. Тэр чинь 5 жил Тийм. Тэгэхэд нь одоо 5 даваад 5 гараад. Таваад авахгүй. 22 онд улсын зан харцаг төрүүлсэн. Хариулт гараад яач вэ? Дэвжээгээс задлж харуул бүр дэлгэрэнгүй Гүг. Сүүлийн 5 жил гэдээ ойлгоцсон байхгүй юу? Сүүлийн 5 жил 20-оос тийм энэ сүүлийн 5 жилийн хугацаа болохгүй гэж яриад байна шүү дээ. Тэрийг нь бодод. Тэгэл шууд Бямботхоноос өөр хүн бодохгүй байна. Сүүлийн 5 биш. 5 жилийн дотор гэж байгаа байхгүй. 5 жилийг л зарцуулсан байгаа юм л да. Дөрвөр зал. 5 жилийн хугацаанд аль нэг цаг үед гэвэл бас аймгийн начин л мэдээж төрүүлсэн хүнийг л барилтаа эсвэл өсвөрийн бүх хоёрт. Хариултаа нэг харцтаад найруулагч. За зориг театр. Тий, хариулт. Сумын зан төрүүлсэн. Монгол Улсын харцаг. За энэ бол бас хоёр талтай их амар асуулт байна шүү. Чангарж байгаа юм байна асуулт. Асуулт юм байна, тийм байл л шүү Би дээ. Бямботхон Хүндрүүлгээд байна. аймгийн харцаг аймаг зэрэгт үзүүлсэндээ арайч төрүүлж амжаагүй аймгийн зан гэж явж байхгүй. Тэгээд Яг хөөгөл явж ирсэн та гэж. Энэ сумын зан зул төрүүлэхдээ надад зулаад бодуулж байсан юм. Оо тийм үү. 17 онд уу? Тий. Аа. Best Budden компани бок гэж. Хойд хинтээ үзүр төрөнд орж илаа. За тэрийн настай санахгүй. Чангарж байгаа юм байна асуулт тий. Тийм байна. За өөр ярих юм юу? За ингээд зөрг дотор харцахын талаар хэдүүл бас ярилцъя. Нэвтрүүлэхэд төсгөл. За ганцгаа хэрэв зөрглөөр харцгийг харах дуртай хүн гэсэн та ямар шүү? Сайхан л ажиллагаатай хөхтэй ер нь. За. Зөрөгт нь ер нь нэршгэ зөрөгтэй шүү. Юунаас алирахгүй. Ер нь хүрнэ гэсэн барьцандаа үрждэг. Ер нь хий гүцээ гэсэн хэ гүцээг ячдаг. Ер нь сайхан шалмаг барилтаантай. Би ер нь уршаа явж үлддэг сайн бөхөл гэж боддог шүү дээ. Хөл авч байгаа байдал нэр нь гоё шүү. Би ер нь гарч ирэл алхахдаа за дөөм шуугуулаад өгөөрэй зүгээр 3 толготолтой усан дээр шүү гээл тэгдий. Жохоо араас нь хурцлаа. Чи 1 2 3 хөтөл хаях хэрэгтэй шүү гэдэг. Тэгж л хэлдэг те. Зөдөг юу? Би зөрг тооцор харцгийг мундаг бас сэтгэл зүйтэй тамирчин хүнд нэг байх хэвээр нэг харизм бас байд юм байна да. Тэр айгүй чухал шүү дээ. Сэтгэл хөдлөлөө гаргадаг. Тэр алтан цом дээр бүх юмаа гаргаад пүрүү сайхан зааныг даваад ингээд эмоцоо гаргаж байгаа чинь гоё ихгүй. Тэгэхээр би маш мундаг тийм харизмтай, сэтгэл зүйн өндөртэй тамирчин хүнд одоо зөрг тооцор харцаг ямар ч спортоор хичээлсэн байж болно те. А яг тамирчин гэж харах юм тэр хүнд хамгийн гол байх хэвээр нэг мөн чанарыг өөртөө агуулсан мундаг сэтгэл зүйтэй хүн байна да. Тэгэхээр тэр чутгаараа цоллоод баталсан цолондоо ч хийсэн байсан байгаа ахиулахын төлөөж явж байгаа мундаг тамирчин гэж хардаг. Үзэгчдэр бол өстой өөрийг нэг жинхэнэ хөглж чадчих байгаа маа. Тий. Шуу. Гайхамшигтай. Би бол одоо зөрг театрыг өстой салон дэшин ахиулах хүний тоонд л бодож л явдаг юм. Тэгээ өөрийн одоо энэ залуу үед бол
барилдааны хараад бол залуучууд бас стагт дуурайх тийм юу гардгийг бол энэ зориг театр арцах шиг тийм барилдаантай гоё ирэмгий үзэгчтэйгээ ингээ байлдан дагуулсан тийм байгаасаа гэж бас бодож байгаа юм. Тэг хүнийг бас өөд байхгүй бид бүгэн ч л одоо тэгээд хүнийг цэнгүүлж ил явдаг улс юм чинь бас те өгөөцөх гээд ирсэн хүн бол бас нэг гоё сэтгэл дүүрэн боцхол тийм одоо сэтгэл зүгэлүүлдэх хүн те. Тамирчин хүний нөгөө бодгоол одоо чанар байна л да. Хурдуулж тийшэр уяа давхаал самбаа гэж. Тэгээд ер нь бол нөгөө байгалийн тийм өөрийнх нь бас төрмөл авьяас гэж байна. За. Тийм. Төрмөл авьяас гэдгийг ямар ч одоо сайн багш байгаад хүнд одоо тэр хэмжээний нэг зааж суулгаад үлдээх бас маш хэцүү. Хоёр одоо яг ижлэхэн хүн байж байгаа зэрэг спортоор хичээлээд эхлэе гэж бодоход байгалийн өгөгдөл авьяас одоо илүү заавал давмгаалах илүү урд явна. Хурдоо одоо явна. Ер нь бол яг хүмүүс хэлдэг л 1% авьяас 90% хөдөлмөр гэж. Гэхдээ бас хэдий чинээ хичээгээд хөдөлмөрлөөд бас үрхгүй юм гэж бас байна л да. Тэгээ Зоригт Баатрын анх нөгөө тодорч одоо өсвөрт барилдаж гарч ирж явах үедээ л тийм нэг олон одоо аймагаас ирж хүүхдүүд барилдаж явах тийм нэг хараа болон тийм онцгойлон ингээд хүмүүс байдаг байхгүй. Тэрэнд л ингээд голцоохон одоо энэ бүхий үлгийн нутгийнхаа нэрлэгдэж байдаг шууд. Тэгээ тэр цаг үеэс одоо өнөөдрийн цаг үе хүртэл яг л Яндаахын хэлдгээр одоо ард түмний хамгийн харахыг хүсдэг барилдахын одоо үзхийг хүсдэг юм бүх. Энийг өөрийнхөө одоо ур чадвар, авьяас, ирмгийн зориг за тэгээд одоо аргагүй нэг одоо өөрийгөө одоо нэг мэдэрч олж авснараа ингэж харуулж барилдаж чадж байгаа юм бүх. Цахилгаан зориг гэж Монгол хүүхэд бас цахилгаан мөнгөө гэж. Тийм. Цахилгаан гэдгийг бол одоо ард түмэн мэдж байгаа шүү дээ. Хурдтай нэг харагдаад алгуулдаг зүйл те цахилгаан захих чинь. Тэрэн шиг л одоо тийм хурдан ингэж барилдаж чадчихээн. Тэгээ бас Яндаахын хэлсэн шиг бас л цолон багтсан бүх гэж боддог. Өөрт нь таарахтай ч бас хэлтийн зүгээр. Гэхдээ нэг гэмтэлтэй нэг бас болж өгөхгүй л. Нурууны бэрхшээл тийм шиг байна. Зүгээр хаяа цөвдөрхөн барилдаад байгаа. За Зоригт Баатар гарцгийн талаар бас сайхан ярилцлаа. Одоо тэр Зоригт Баатар гарцгаа олон талын барилдаантай гэдэг нэмбэл ер нь өөрт нь тохирох мэгч гэдэг юм уу зүйл юу гэдэг бол анзаарагдсан нь юм тийм одоо ингэдэг болчихулж гэдэг юм уу ер нь баг бид нэр тийм өнцөг харах тийм өнцөг үлдээгүүл өөрөө явагдчихгүй авьяастай хүмүүс дөрвөн мөчний ноцодлогоотой ажиллагаа өндөртөө тэгээд дээр нь одоо Сүхбаатар банд хамгийн дөрөв жишээ авъя гэдэг үл. За. Тийм Сүхбаатар байран дээрээсээ байж байгаад ямар ч одоо байрлалд хөлн одоо гар нь хаанч байсан хариу үзүүлэх хурдан тийм онцгойхгүй. Яг адилхан тийм. Тэнд явж исэн хөл нэг мэтгэд л тэнд очсон явж идэг. Сэнжиг ухажсэн гар айл эзэний болоод хонгоцсон явж байгаа. Тийм. Барилж байгаа хүмүүс тэрийг мэдэрж байгаа шүү дээ. Тэгээ арга байхгүй л гүйцэхгүй. Тэ. Гайхалтай. Одоо ер нь бол тим гэж хэлхий арга байхгүй. Одоо тим дутуу гэж бол тэ. Магадгүй зүгээр яг ийм бэртэлтэй гэж ярьлаа шүү дээ. Бэртлээ одоо ингээд зүгээр ийм галтай барилдаантай хүн болохоор бас жоохон бэртэл нь тийм байгаад байж мэдээ. Даваа Баатар арцаг байна те. Бас л галтай байна шүү дээ. Яах тэр. Тэгээд бас бэртэх нь айгүй юутай. Их байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо бас тэрэн дээр жоохон анхаарч явахгүй бол сагсан дээр бас тэгээд идэв шүү дээ. Тесрэлт сайтай тамирч бэртчих гээд байдаг. Даваа Баатар арцаг бол бас хурдтай, тошгон ер нь бол барилдаан бол бас л номдог шүү дээ. Гоё ураа ажиллагаатай байлтай шүү. Тэгэл одоо ер нь тэгэл бэртэл бас нэлээ хит актер авсан баг тий. Тэр нь Даваа Баатар харцаг дэвж гараад хүний өмнөөс ингээ барилт хүнийхээ өмнөөс чиглээд ингээ алхаад ирж байгааг харахад шууд халгамаар шүү дээ. Тэр доор унжиж явж байгаа хоёр дом гар тэгээд өмнөөс харж байгаа ирээд өрөөл шууд дайрна. Тэгээд барьцаалж барьж явах хэцүү байхгүй. Дөнгөж нэг юм тогтоол явж идэл чинь гар ачин
буцаагаад ганцхан давхар авч чинь дайраа золгуул Маш их юм. дүүг үрд чинь аймаг зэргийн золтой хөгжүүдийн барилдаанд 8 давж төрүүлэхдээ зөв 2 минут гарan барилдлаа гэж ярьж байсан. Нийт хугацаанд тийм. Нийт хугацаа. Батар шивчээр содном дээр жарслын тэрийг хайж төрүүлж байгаа шүү дээ тий. За хоёр барилдааныхаа ерөнхийдөө тоомыг энд одоо яриад өндөрлөж байна. Үргэлжлүүлээд одоо энэ үлдсэн 7 хоног буюу одоо 5 сар гараад эхний барилдаанууд бас ямар барилдаан байгаа вэ гэдэг хуваарь хамтаа харцгаая. За хамгийн ихний барилдаан Сумын Султан болон залуу хөгчүүдийн ээлжид барилдаа. Энэ 128 тухай 27 дахь болоо явчихж байгаа баг. За Бямгаргийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн түүхт 60 жилийн хойд зориулсан Чингэлтэй харихны хишиг Улс аймаг цэргийн алдар солтой 128 бүхий барилдаан. За Нэм гарагт 5 сарын 4 Ховд аймгийн Чандаман сумын түүхт 100 жилийн хойд зориулсан Дус сумаас төрөн гарсан Монгол улсын хүчит начин Эдшийн Мөнх Баатрын нэрэмжит Мөн улс аймгийн алдар солтой 128 бүхий барилдаан болох нэ. Баасангар сумын заа. За сумын заануудын барилдаан ширүүн шүү. Бас гоё барилдаан болох юм байна да. Чингэлтэй харих уул шиг. За Мөнх Баатрын нэрэмжитгээд 3 барилдаан. Дараас нь сайхан бөхтөө 7 хоног лиг завсарлсан байгаа тий. Лиг завсарлсан байгаа. 4 уулын иш барилдаан чинь эргээд сэргэж орж чинь. Тийм юм бол тийм сэргэмээр сайхан тийм брэнд барилдаан байсан гоё барилдаан. Гантгаах ер нь засуул бас шав авч гин үү та. Засуул сонирхолтой залуучууд авч байгаа. Хоёр залуучууд бай. Шавнар нэмэгдэж байна. Шавнар авахд ер нь ямар шаардлага стандарт тавьдаг юм бэ? За ер нь өөрөө сонирхоод ирж байгаа хүнийг бол авахаас өөр замгүй л дээ. Энэ ч бас Монгол улсын том үндэсний өв соёл. Тэгээ энэ өв соёлыг ч одоо тэгж явж улсуудын нэг шүү дээ бид нар ч. Тэгээл одоо өөрөө сонирхоод би засуул бол яг адирж байгаа. Хамгийн нэгдүгээрт одоо цол дуудах байдлыг харна. Тэгээд одоо бүх хэр таньдаг байдлыг харна. Тэгээд нөгөө үндэсний өх холбооныхоо дүрмийг одоо энэ байдлыг танилцуулна тийм ээ. Энийг одоо сурч мэдэх хэрэгтэй. Тэгээд бүхчүүдээ сайхан таньдаг байх хэрэгтэй. Цолоо сайхан дууддаг байх хэрэгтэй. Бие авч явах байдал. Өндөр жингээ харьцаа царай зүс мөс харах. За одоо тэрийг бол одоо намайг анх засуулах гэж бол хардаг байсан шүү. Намайг та бас нэлээд өндөр шалгуураар тэнцэж штэ тэгвэл. Намайг ч намхангаа голод тавдаг байсан. Тэр нэг ч одоо 2-3 шалгахтаа 2-3 ухарж явсараа сүлд одоо засуул болсон байна шүү. Одоо бол харин тэгэхгүй байгаа. Одоо дур сонирхолтой залуучуудыг бол авч. За ингээд өнөөдөр бүхий өрөө нэвтрүүлгийн 9 дахь дугаар бас зүгш та бүхэнд хүрлээ. За өнөөдрийн нэвтрүүлгийг бас маш сонирхолтой хэлбэрээр хөтөлж олон оновчтой, сонирхолтой үзэгчдэд мэдээлэл мэдлэг хүргэхгүй асуултуудыг бас тавьсан хөтлөгч өсгөрөөд байхдаа баярлалаа. Ер нь бол бас олон бөхчүүдийг урьж оролцуулах тийм сонирхолтой байгаа тийм. Олон төрлийн өнцөг бас гарч ирж штэ тий. Одоо ер нь өнөөдөр энэ нэвтрүүлгийн дараагийн дугаарт бас олон хүнд санал бас тавьж байгаа. Энэ цаг үед барилж байгаа манай залуучууд бас ирж оролцвол бас их гоё тий. Энэ бүхэн маань Монгол бүхийнхээ төлөө Монгол бүхийнхээ одоо өмнө бид нэр хүлээс үүрэг одоо бас биелүүлж Монгол бүхийнхээ төлөө бас ингэж түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах гэдэг үүргээ гүйцэтгэж байгаа бас нэг хэлбэр байхгүй юу? Наадамд өчгөр бас барилж байгаа эд залуучуудаас оролцох сонирхол их бага байдэн штэ. За одоо наадамд өгч байгаа юм чинь нэг олонний өмнө гараад явах гэж гэдэг юм. Энэ яг юутай холбоотой юм бол төгсгөлтний нэг асуудалтай л холбоотой. Өөрөлдөх өгөхөөр за наадамд өгч байгаа юм чи яах юм. Хурдан марыг цагаан ламнаас бол цаа тусаасаа гэдэг шиг наадамд бэлдэж байгаа цол авах гэж байгаа том бөхчүүд чинь залуучуудад зорилго нь том байгаа шүү дээ доторх зорилго. Тэгэхээр тэрийг бас олонний хил амнаас жоохон задгаа холдоо байж байгаа тийм анхаарлын төвд орохгүй байж байгаа барилтыг гэсэн. Нус тумал байж байгаа барилт сонирхолтой бөхчүүд маань. Ер нь тийм л эрхэм улсуудтай манай бөхчүүд бол ер нь би бол их эмзэг эрхэм мэнд улсууд гэж бодож байгаа шүү дээ бөхчүүдийг. За мөн одоо өнөөдөр урилгыг хүлээн авч барилдаан сонирхолтой анализ хийж бид бүгдийн бас төдийлөн сайн мэддэггүй олон сонирхолтой зүйлийг мэдээлэл хүргэсэн Ёнлон самбуу начин болон улсын ахлах засвал Гантавгаах нартаа баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ хамтдаа өндөрлүүлцгээе. За бүхий өрөө нэвтрүүлгийн 9 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Эх 7 хоногт энэ цагта бүхий өрөө нэвтрүүлгийн дараагийн дугаараар иргэн уулзъя.